тусал их хурлын гишүүний туслагын цалин 3 сая 500 гэсэн чинь барьцсан л улсууд байна. Одоо энэ багш нарын цалин нэмэгдлээ гэдэг инфляц л үүсэн шүү дээ багш. Эффект нь. Тий. Төгрөгийн ажиллаж чангарах хэрэгтэй байхгүй. Тийм үү тий. Тэгэл цалинч нэмэн юм чимдэр. Тийм. Тэхийн тулд гадаадын хөрөг оруулалт хэрэгтэй. Болж гин үү? Эхэлсэн үү тий? За. Сайн үзэгчтэй өнөөдөр манай өөрийн гэсэн өрөө нэвтрүүлэг шууд манай өрөөнөөс танд хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол улс төр ба сэтгүүл зүй PR. Зочин нь Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны захирал сэтгүүл зүйн доктор Бастин Болд Эрдэнэ багш маань байна. Тэгэхээр шууд явж байгаа учраас асуулт байвал та комментээр үлдээж болно. Урилга хүлээж авсанд баярлалаа багш. Баярлалаа. Тэгэхээр аль намраас хойш тантай ярилцъя гэж бодож явсараад өнөөдрийг хүрлээ л дээ. Тэгэхээр улс төр маш их халж байна. Энэ намрын улс төр бол одоо түүхэнд баг байгаагүйгээрээ халж байна. Дагаад манай сэтгүүл зүй маш их улс төржиж байна. Хоёр хуваагдж байна. Сүүлдээ одоо маргалдаад чи би манай тал танаа тал гэд ингэж явж байгаа шиг танд ч гэсэн ажиглагдаж байгаа бах. Энэ хүрээнд ер нь улс төр ба сэтгүүл зүй яаж харилцсан хамтарч ажиллах ёстой юм. PR гэдэг нь одоо сэтгүүл зүйгээс тусдаа юм уу? Цаг үеийн сэдвээр ярилцъя гэж бодож байна. За баярлалаа. Тэг яг үнэхээр одоо яриул одоо бас их урт тий өргөн дэлгэрэнгүй ярих юм асуудлыг өнөөдөр хөндөж байна л да. Тэгээ маш товчхондоо хэлэхэд улс төр гэдэг бол өөрийг гисэн одоо үүрэг хийх ажилтай. Нэг ялгаа одоо бид бол парламентын засаглал тий. Тэгээд энд бол одоо улс төрийн намууд одоо нэр дэвшигчдээ гаргаад тэгээ сонгогчдын саналыг аваад ингээ явдаг. Нам гэдэг маань өөрөө яг үүсэл хөгжил нь юу юм бэ гэвэл энэ одоо Англид бий болсон. Өөрөөр тодорхой одоо эрх ашиг сонирхлоор нэгдсэн ийм хүмүүсийн нэгдэл, бүлэглэл олон нийт тодорхой одоо үзэл санааг дэвшүүлээд тэр үзэл санаагаа одоо нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжилд одоо хэрэгтэй онцтой урагшаа явна гэдэг одоо тэр үзэл санаагаа олон нийтэд хүргээд за ингээд одоо парламентэд тийм ээ суудлаа аваад тэгээ бодлогоо хэрэгжүүлдэг. Тэндээс нь засгийн газар нь томилогддог гэдэг ч юм уу тийм ээ ийм замтай. За энэ үед бол сэтгүүл зүй ч гэсэн бас Англид одоо улс төрийн сэтгүүл зүй бий болсон гэж үздэг. Тийм анх тийм. Тэгээд сэтгүүл зүй нь бол ер нь бол одоо парламент дотор болж байгаа мэдээллийг л одоо олон нийтэд хүргэх тийм. За эхэндээ бол энэ чинь Английн парламент чинь бас мэдээллийг нууцладаг байсан. Ил гаргадаггүй. Тэгээд бол одоо тэр цай зөөгч, харуул, үйлчлэгч нараас ингээд нууцаар солинууд одоо мэдээ худалдаж авдаг. Тэгээд тэрийг одоо солинд нийтэлдэг гэж юм уу тийм иймэрхүү байдалтай одоо явж ирсэн. За тэгэхээр өнөөдөр бол ингээд асуудал үнэхээр одоо ингээд түрүүн чи хэллээ тийм халуун байна гэж. Тэгэхээр энэ бол ер нь бол зүгээр яг миний бодлоор бол ер нь манай төр засаг бол одоо сэтгүүл зүйд зориулж ажил хийж байгаа юм шиг нийгмийн сүлжээнд зориулж ажил хийж байгаа юм шиг ийм хандлагатай бол удаж байна. Ер нь төр гэдэг бол өөрөө огт өөр зарчмаар явах ёстой шүү дээ. Бие даасан байх ёстой, мерит зарчимтай байх ёстой. За тэгээ тийм ээ өөрийн гэсэн одоо үзэл бодлоготой байх ёстой. Гэтэл манай төр засаг бол одоо олон жил одоо яг л тий олон нийтэд яаж таалагдах вэ, нийгмийн сүлжээн дээр яаж одоо эерэг оноо авах уу гэдэг ийм хандлага руу яваад тэгээ энэ өөрөө эргээд сэтгүүл зүйд их хортой нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл одоо яг л олон нийтийн хүсэж байгаа таалагдж байгаа ийм мэдээлэл рүү одоо туйлширдаг, хуйлардаг. Тэгээ эндээс хамгийн гол хохирч байгаа юм нь юу вэ гэвэл бид нар ярих ёстой юм ярихгүй. Дандаа тийм одоо тий нэг хэн сайд болох уу, хэн юу гэж хэлэв, хэн одоо юу гэдгийг тий гэр бүлийн асуудал нь юу болов гэдэг нэг ийм тулга дорсон асуудлын хүрээнд ер нь манай олон нийт тийм ээ одоо гол тийм ээ одоо эрэлт хэрэгцээ анхаарал нь хандаад жишээл одоо валютын асуудал тий төгрөгийн одоо асуудал, эдийн засгийн асуудал за тэгээд эрчим хүчний асуудал бид нар хамгийн гол ярих ёстой юм а ярихгүй ингэ явж. Тэгээ энэ бол өөрөө тийм том манипуляцийн нэг хэсэг болчихж байгаа. Тэгэхээр манипуляц гэдэг бол өөрөө худлаа мэдээлэл, бодит ус мэдээлэл түгэх гэхээсээ илүүтэйгээр
яг одоо ингээд тий олон нийтийг нийгмийг тэр яг ярих ёстой юмнаас нь холдуулдаг. Анхаарлын өөр тийш нь хандуулдаг тий. Тэгээ ингээд эн чинь одоо ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүйн одоо тийм эмгэг болчиход байна шүү дээ. Одоо нийгмийн сүлжээн дээр бол ингээд баахан одоо бурхнаас ариун гихэн ийм хүмүүс ингээд цугларчаал тэгээ хэн нэгнийг ямар нэгэн одоо байдлаар одоо баалдаг тий муулдаг ийм байж болохгүй гэдэг ч юм уу. Тэгээ эн чинь өөрөө эцсийн дүндээ нөгөө ярих хэвээр юмнаас бид нэр тийм холдуулаад байна гэсэн ийм юм болчиход байгаа. Яг ийм нөхцөл байдал сэтгүүл зүй яаж ажиллах хэрэгтэй вэ гэж? Тэр сэтгүүл зүй бол одоо задлан шинжилгээний гэж бид нар ярьдаг аналитик л байх хэвээр. Ер нь одоо энэ их мэдээллийн одоо урсгал энэ их мэдээллийн өгөгдлийн тийм ээ одоо сан ингээд хизээч байгаагүй их хэмжээгээр өнөөдөр ингээд тэлчлээ штэ. Тэгэхээр өнөөдрийн хүний асуудал бол юу вэ гэвэл энэ их мэдээллээс одоо чухал нь юу юм, гол нь юу юм, бодит шалтгаан юу гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сэтгүүл зүй бол одоо энэ тал руу л явах хэрэгтэй. Өөрөөр аналитик сэтгүүл зүй бол өнөөдөр усаагаар мэт хэрэгтэй. Түүнээс мэдээлдэг сэтгүүл зүй бол тэртээ дэрэлгүй одоо хүссэн ч эсвэл мэдээллийн технологиор өнөөдөр мэдээлэл олж авах маш олон тийм ээ тийм боломж байна. Тийм учраас сэтгүүл зүй аналитик байгаад өнөөдрийн одоо бидний улс төрийн энэ хямрал юунаас улсан юм бэ? Ингээ харахад бол хоёр одоо намын нэг лидер хоорондоо ингээ зөрчилдөд байгаа юм шиг л ойлгогдод байна шүү дээ. Гэтэл энэний цаан чинь бол одоо эдийн засгийн тийм ээ энэ улс төрийн за их одоо томороор бол улс орны хувь заяаны асуудал одоо энэ тий өнөөдрийн энэ хоёр хүний хийгээд байгаа энэ тэмцэл зөрчилний цаана ингээд байгаад байгаа байхгүй. Тэрийг бид нар анзаарахгүй, ярихгүй байх тусмаа энэ маань бол ужигэрнэ. Ер нь бол одоо ингээд бид бол одоо юу гэдэг нүүрс гэдэг юм уу, зэс гэдэг юм уу тий байгалийнхаа түүхийг зүгээр ачаал гаргадаг эдийн засгтай учраас эн чинь өөрөө бол жишээлбэл одоо улс төрийн одоо талаас харах юм бол эн чинь бол тийм одоо нэг авилгал тий хулгай зэлгээ энийг одоо хөгжих тийм ээ үндсэн суур нь болж нийгмийн талаас харахаар эрдэм мэдлэг чадвар гэдэг юмыг үнэлэхгүй болж яагаад гэвэл тэр дэрэлгүй тэр одоо нүүрсний тийм ээ хулгааны нэг эдис болсон тохиолдолд тэр хүн тэртээ дэрэлгүй одоо хинээс ч илүү сайхан амьдарч чинь шүү дээ. Мэдлэгтэй байна уу, чадвартай байна уу, авьяастай байна уу тэр чинь 10 дугаар асуудал болж байгаа байхгүй. Тэгээ ер нь баялагын хараал гэж ярьдаг шүү дээ. Янз бүрээр тайлбарласан. Миний бодлоор бол баялагын хараал гэж яг юу юм бэ гэвэл ерөөсөл тийм ээ эрдэм мэдлэг тийм ээ оюун ухаан ур чадварыг үгүйсгдэг ийм одоо нийгмийн орчинд хүмүүс орчд юм. Агл хүн гэдэг унтан чинь яаж хөгжиж ирсэн бэ гэвэл анханасаа ерөөсөл оюун ухаан тийм ээ ур чадвар мэдлэг төсөөлөл энэгээр л одоо өнөөдрийн энэ төвшин иргэншилт бол одоо хүрсэн шүү дээ. Тэгэхээр энийг бид нар бол ингээд үүсгэж байгаа байхгүй юу? Тий. Тэр энэ зөвхөн манай тохиолдод байгаа эмгэг гэж та асуудал уу эсвэл дэлхийн нийтэд юм баа мөн шүү. Гэхдээ дэлхийн нийтэд одоо бас их сонирн болчиход байна шүү дээ. Одоо сая Нью-Йоркийн хотын дарга гэхэд бол бараг коммунист үзэлтэй хүн одоо ялчлаа. Тэр нь ямар учиртай юм бол нийгмийн халамжийг дэмждэг. Баячуудыг үзэн яддаг. Тийм хүн одоо Нью-Йорк хотын дарга болчих. За бүр томоор харах юм бол одоо би наашаа явж байхдаа бодж илээ. Жишээл одоо чөлөөт худалдаа. Чөлөөт эдийн засаг, өрсөлдөөн гэдэг зүйлийг одоо өнөөдөр уучин бол Америк яриад хятад эсэргүүцдэг байсан бол одоо Америк чөлөөт худалдаа өрсөлдөөнийг одоо бий болгооч гэдэг. Америк болохоор харин эсэргээрээ тий. Одоо өөрийнхөө эдийн засгийг хамгаална гэдэг маш өндөр татвар тавиад ингээд энэ чинь Адам Смитийн онлын үзэл санааны гол зүйл байсан нөгөө хэн одоо юу хийж чаддгаараа илүү сайн илүү хийдэг нь ашиг олдог. Тэгээ тэр нь нөгөө өөр зах зээл дээрээ бас ашиг өгдөг. Энэ одоо өрсөлдөөний зарчмаар өөрөө тэр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань өөр ашигтай илүү хямдхан, илүү олон хэрэглэгч бүрдэг. Энэ зарчмын чинь эсрэг одоо юм жишээлбэл Дональд Трамп хийж штэ. Тэгэхээр одоо би бол одоо гайхалгаа одоо энэ ер нь бол дэлхийн нийтээр тий ертөнц буруу тийшээ одоо. Тий баяр нь бол одоо төсөөлшгүй санаанд оромгүй тийм зүйлүүд их болж штэ. Жишээлбэл одоо саяны миний ярьсан Орос Украины дайн гэж. Эн чинь бол яг одоо явж нэг үндэстэн шүү дээ. Ер нь одоо хоёулаа Сливан үндэстэн хоёулаа адилхан шашинтай. Яг гоо түүхийн явцд бол яг зарим үед бол одоо Киев бол
тэр бош моштой нэгдээл те литв латууд эзлэгдээл тэгээ ер нь бол өөрөө бол эн чинь одоо Оросын тийм ээ одоо Украин хязгаар шүү дээ. Одоо манайхаар бол баруун аймаг гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хоёр одоо улс чинь хоорондоо дайтаад үндэстэн хоорондоо тэгээ энд чинь бол хин хохирч ийнэг бол Словен үндэстэн л хохирч байгаа шүү дээ. Орос хэлтэй тийм ээ одоо өмнө алдарны шашинтай тим арт түмэл хохирч шүү дээ ер нь бодгол. Цаад шалтгаан нь эдийн засаг, байгалийн баялаг. Тий одоо цаад шалтгаан нь бол одоо янз бүрээр л хүмүүс ярьдаг. Миний бодлоор бол мэдээж одоо энэ дэлхий бол өөрөө хит их тийм хэрэглээний нийгэм рүү орчихсон. Энэ хит хэрэглээний нийгэм рүү орсон гэдэг одоо олон жилийн өмнөөс ярьж ийн л да. Өнөөдөр бол хүмүүс тий одоо маш том орон зайд маш тансаг амьдрах ч гэдэг. Тэрний гол одоо төлөөсний юу вэ гэвэл эрчим хүч. Тэгэхээр чинь эрчим хүчний одоо тэр хин одоо нөөцийг барьж ийн хин эрчим хүчийг хянаж ийн тэр одоо тэр дэлхийн эдийн засаг хүчтэй. А гэтэл энэ чинь өөрөө яг эцсийн дүндээ юун дээр очиод зогсчих вэ гэвэл зүгээр л тансаг хэрэглэн дээр л очиж байгаа. Ер нь тэгээд одоо хүн одоо хөгжөөд байгаа юм байна уу гэвэл хэрэгэлзээтэй болчихж байгаа. Жишээл интернет одоо хиймэл оюун ухаан гэл ингээ ярьж байна. Гэтэл хиймэл оюун ухаан одоо ингээ бид нар чат PT-гээр ч юм уу чат GPT-гээр ч юм уу ингээ юм ингээд оюутнууд ингээл те одоо реферат энэ хийж штэ өөрийгөө толгойг ажилуулахгүй болчихно. Тэгээ энэ яг үнэндээ сайн зүйл мөн үгүй л бас эргэлзэтэй байхгүй. Хүн өөрөө бодож уншиж олж те нээж ийм л амьдрах зүй тогтолттой жамтай амьд штэ. Гэтэл одоо тэрийг нэг юмар хийлгээд тэгээ тэр нь одоо юу гэдгийг те тэр хүний өмнөөс ажиллаад илүү сайн байна гэж бид нар магтаад ингээ араас нь хуйлаараа явж идэл нэг өдөр бид ерөөсөө нөгөө уншдаггүй интернетээс компьютераас тий роботоос хамааралтай ийм хүн одоо болчихж байгаа юм биш үстэй гэж ингэж одоо тийм ээ бодогдохоор тийм зүйлүүд байна. Яг технологийн энэ өсрөнгөө хөгжил чинь сэтгүүл зүйд амар том цохилт болж штэ тий агшаа. Тэгэхээр яг өнөөдөр та улсаа ингээд сэтгүүл зүйн аналитик байх хэрэгтэй гэж ярьлаа. Гэтэл өнөөдөр аналитик байх тийм боломжгүй цаг завгүйгээр хандлтын төлөө явж гин сэтгүүл зүй. Хин илүү хандлт хийж гин тэр нь сэтгүүл сайн сэтгүүл зүй гэдэг ч юм уу. Нэг ийм юм руу өөрөө ирэхгүй ингээд бүгдээрээ ханараад орчлоо. А нөгөө талдаа сэтгүүлч хүний үүрэг гэж яг чухам юу юм? Анхандаа бол мэдээлэх байсан бол одоо хүн болгон мэдээлэгч болсон. Хүн болгонд энэ дэр Facebook Twitter гэдэг юм энэ дэр байгаа учраас энэ тохиолдолд одоо сэтгүүл зүйн үнцийг бид нар яаж тодорхой ойлгох хэвтэй яаж амьдрч яг энэ сорилтыг даван туулах хэвтэй юм бэ гэдэг нь одоо бидний хувьд бол асар том асуултын тэмдэг болчиход байна л да. Тэгэхээр яг уу одоо ер нь сэтгүүл зүйн гол үүрэг бол асуудлыг тавих нийгэмд. За яг тэр одоо хамгийн ярих ёстой, хэлэх ёстой, хэлэлцэх ёстой тэр асуудлыг л гаргаж тавих. Тэр шийдэх биш. Шийдэх нь бол тэр нийгэм ч юм уу, бизнесмен ч юм уу, төрөлсөгч улс төрн ч юм уу шийднэ. Бид нар асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. А тэгэхээр бидний асуудал өнөөдөр юунд вэ бол бид нар буруу асуудлыг нийгэмд гаргаж тавиад байгаа байхгүй. Ярих хэрэггүй. Жишээл одоо ингээл намын дараах юм болох вэ гэдэг чи одоо ингээл нийгмээрээ хэлцээл тэр бол сайн энэ өөр яг үнэндээ ингээ бодоход нэг улс төрийн намын дотоод асуудал шүү дээ. Нэг намын дарга нь клиник чи авчраа төрийн зовлон болгоцсон. Төрийн асуудал болгоцсон. Тэгэл энэ чи одоо тэгэл төрийн зовлон болоод өөрөө нийгмээрээ те одоо бид нар чинь ингээд энэ асуудлыг хэлэлцээл те одоо ингээл энэний дараа бол шударга ёс мос ч гэнэ үү те ингээл одоо жишээл намын дарга болсон хүн би намынхаа эв нэгдлийн төлөө намын даргад нэр дэвшихгүй ч гэж яах шиг. Тэгэхээр эн чинь өөрөө нэг тийм юмны эрен балдагчаад байгаа байхгүй. Өнөөдөр намын эв нэгдэл бол одоо төрийн ажлаас, нийгмийн амьдралаас, эдийн засгаас илүү чухал болчихж штэ. А гэтэл анхны тэр гол зөрчил нь юу вэ гэвэл эн чинь тэгэл одоо нүүрсний асуудал те эдийн засгийн асуудал тэр л байсан штэ. Ер нь одоо хууль дээдлэх юм уу, хүн одоо захирах юм уу те хүн засаглах юм уу энэ тэргээл их том одоо мэдгдлүүд хийгээл явж ирсэн шүү дээ. Тэгээд одоо эргээд ингээ хааргаад яг одоо энэ ирэх сонгуульд намынхаа ирээдүнгийг бодоод ингээд би яаж яг ингээд хүн сонсоход гоё юм шиг бидэнд их таалагдаад аятайх юм шиг боловч миний нөгөө хэлээд байгаа юм чи юу вэ гэвэл энэ чи өөрөө бидний тийм ээ одоо энэ нийгмийн эдийн засгийн өнөөдөр асуудлыг улам бүр богшуулж шít. Одоо бид нар үнэхээр асуудалтай эрчим хүчин дээр асуудалтай байна.
эдийн засаг маань өөрөө асуудалтай хараат байна. Одоо хятад ингээл нүүрсээ авахгүй л гэвэл тэгэл бид сүрнэ шүү дээ. Орос бензинээ ингээл дантай холбоотойгоор таслуул тэгэл бид өнгөрнө шүү дээ. Тэр чинь энэ юмаа бид нар шил яаж өөрсдөө бензинтэй болох хэрэгтэй байна. Ядаж бид нар өөрсдөө одоо тийм ээ ямар нэгэн нөхцөл байдал гарахад одоо энэ улс орны эдийн засгийн хувьд тийм ээ тогтчих тийм суур нөөцтэй байх хэрэгтэй байна. Тэгээ одоо энэ байгалийн баялагийг чинь аль хоор миний хэлээд байгаа нь оюун санаа мэдлэг тийм энэ рүү оруулах хэрэгтэй байна. Яг наана ингээд манай дарга нар бол ингээд их сайхан юм ярьдаг л да. А гэтэл яг үйлдэлийг харах юм бол ер нь юмыг бол үйлдэлээр л харах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр шинжлэх ухаан технологи дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг зарцуулж байна? 0.1 шүү дээ. Бара тэрийг хасах юм яриад байгаа байхгүй. Одоо эрүүл мэндэд одоо би өнөөдөр буруу сонсоогүй бол 3% л гэж шүү дээ. Дотоодын нийт 3% л эрүүл мэнд. Тэгэхээр эн чинь өөрөө энэ ярих хэвээр юм а бид нар ярих хэвээр. Тэгэхгүй одоо юу гэдэг нь нэг одоо нэг намын дотоод асуудлыг яриад тэгээ манай менталитет бол нэг тийм байгаа юм л нэг ухаантай нэг тийм удирдлагч гараад ирвэл улс орн ингээл те нэг сайхан зэгцэрчих юм шиг. Бид нар ер нь бол нэг Чингис хааныгаа одоо хайсан шинжтэй ийм байдлаар одоо 90-аад оноос хойш амьдралаа шүү дээ. Тэгэхээр Чингис хаан шиг нэг агуу удирдахч гараад тэгэл тэр нь хин бэ гэж хайгаад явчих тий. Одоо энэ тэр тэгэл гэтэл яг улс орны хөгжил чинь бол энгийн юмнаас тий өөрөөр хувь хүний тэр үзэл санаа итгэл үнэмшил тэр юмнаас л эхлэн шүү дээ. Монгол хүн өөрөө би өөрийнхөө төлөө амьдрах ёстой үүрэг хариуцлага миний амьдрал бол миний хариуцлага гэж хизээ бүгдээрээ бодсон байна. Тэр өдрийн бүх юм чинь зэгцрэг байхгүй. Тэр үед чинь жинхэнэ утгаараа авилгалыг бид нар үзэн ядна. Тэр үед бол жинхэнэ утгаараа бид нар төрийн нэр данхаасан байдлыг одоо эсэргүүцнэ. Тэр үед бид нар цалин нэмэх биш. Тэгээ өөрийнхөө дотоодын валютыг чангаруулах. Тийм ээ энэ өөрөө эргээд хүний одоо амжиргааны төвшин дээшлүүлэх гэдэгт бол одоо тийм ээ хүрнэ гэдгийг бол бид ойлгоно ш. Тэгэхээр одоо бол ингээл бүх юм ингээл нэг тийм одоо манай улс төр гэсэн тэдэн хувь нэмэх чинь ингээл тийм одоо энэ багш нарын ажил айлт гэл надад их ойрхон сэдвүүл дээ. Тэгэхээр энэ дээр бол зүгээр ингээд тооны өсөлт яриад байгаа болохоос биш тэр одоо мөн чанарын юм ярьж чадахгүй байгаа. Тэрний юу вэ гэвэл ер нь боловсролын салбарт тэр оруулж байгаа хөрөнгө оруулалт хэр гончтой. Тэгээд энэ цалин хүнсгэл чи өөрөө тэр төгрөгийн анжтай холбоотой зүйл. Тэг энийг одоо энэ төр засаг нь том макро төвшөндөө энийг яаж шийдэх гээд байгаа. Шийдэх ганцхан арга биш та. Дэлхийд дээрээр чинь тэр бол гадны хөрөнгө оруулалт татах. Бид нар өөрөөсөө гэрээсээ одоо хулгай хийгээл ингээд яхаар энэ гэр оромжийг өгчихгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яах ёстой бол гаднаас тийм ээ одоо мөнгө олох ёстой байхгүй. Тэрэндээ одоо юу байдیں۔ Тэр одоо татвар матур те одоо юм одоо хөнгөлөг татах тийм бодлогыг боловсруулаад ингээл явах хэрэгтэй. Гэтэл уул уурхай гадны хөрөнгө оруулалт гэхэлэр манай зөвхөн уул уурхай ер нь уул уурхайгаас 100% гэж хэлж болохоор хараат эдийн засагта нүүрсний эдийн засагта амар тийм олон эсэргүүцэж гарч ирдэг олон нийтийн төлөөлөл гээд. Тэгээ энэ ус төржилтөөс дотоодын нэг ус төржилтөөс айгаа тэр гадны хөрөнгө оруулалтыг одоо жишээлбэл уран дээр ч юм 27 жил гатсан төсөл байж билээхэн. Энэ асуудлыг одоо тань шиг олон нийтийн санаа бодлыг судалдаг сэтгүүл зүгээр дамжуулж ус төр судалдаг хүн юу гэж хардаг вэ гүшээ. Тэгэхээр одоо ер нь зүгээр энгийнээр л одоо хэлээ л да тий. Ер нь одоо бид ямар цаг үед амьдарч байгаа одоо 20-30-аад оны Герман, Испани шиг л байна. Манай улс. Хөгжлийн замд. Одоо ер нь бол олон нийтийн нөлөө их хүчтэй. Олон нийт бүхнийг одоо шийддэг. Олон нийтийн одоо Карл Попперийн хэлдгээр бол олон нийтийн дарангуйллын ийм нийгэмд бид нар амьдарч байгаа. Тэгэхээр бол одоо эн чинь яаж ийнэг бол нөгөө эрүүл оюун ухаан, мэрэгжил, мэдлэг, шинжлэх ухаан гэдэг юм чинь хаягчаад байгаа байхгүй. Жишээл ураны асуудал дээр ингээл харахад ерөөсөө л одоо зүгээр тэр шинжлэх ухааны юм нь бол ярихгүй байгаа шүү дээ. Зүгээр л одоо уран гэдэг нэг юм мангас байна те. За энийг авчирангууд ингээл Монгол улс ингээл сонин. Яагаад гэвэл одоо тийм ээ энэ бол та Хирошима, Нагасакийн нөгөө атомын бөмбөгөөр л төсөлж байгаа шүү дээ. Тийм бөмбөг авчирал ингээл дийлэх гэж байгаа юм шиг л ийм ойлголтоор. Гэтэл одоо жишээлбэл Хятад атомын салхи, Орос атомын салхи станцтай, Казахстан одоо уран, одоо Америкийн ураны 25%-ийг нийлүүлдэг юм байна.
Ийм байхад бид нар одоо нөгөө Oriflame-ийн оюун гэрэл нэг 2000 он дэлхийс өмнө гэдэг шиг зөвхөн бид л ингээл ураа хэрэглэхгүй амьдрал бидний эргэн тойронд ураа хэрэглээл тэгээ бид нар аврагдана гэж байхгүй шин. Бид нар адилхан үзэх хэрэгтэй байхгүй. Бид та нар ураанаар атомын сахалгааснаар эрчим хүчээ шийдэж байгаа бол бид нар шийдэх хэрэгтэй. Бид нар тийм эрхтэй. Тэгхийн бол одоо бас одоо зөвхөн мэрэгжлийн хүмүүсийн яриагаар би ингээ сонсож байхад манад бол дунд зэргийн атомын станц байхад л ерөөсө хангалттай болчих юм байлээ шүү дээ. Тэгэл одоо энэ нүүрс мөрстэй энэ утаа мутаа энэ асуудлаа бид одоо шийдчихин тий. Тэгээд их ярих юм бол өшөө нэгийг барьчихвал одоо хятад руу экспортлдог ч юм уу тий. Ийм боломжууд манай бидэнд бол байгаад байгаа. Тэгээд бидэнд яагаад юм одоо ингээд нэг их одоо тийм их оронч аймхаа гэдэг юм уу эсвэл зүгээр нэг амьдрахын төлөө амьдарч байгаа хүмүүс гарч ирээл тэгэл одоо бид нар ингээл одоо энийг эсэргүүцэн ингүүл одоо чи Монгол хүн биш гэдэг ч юм уу нэг ийм юм руу ингээ авчираад тэгэл эцсийн үндэ бид одоо ямар үр дүнд хүрч ийнэ өгвөл одоо эрчим хүчний хоомсдол те одоо тэгэл одоо эдийн засгийн хараат байдал энэ бүхэндээ бид нар улам бүр л одоо тэгэл боомлогдох тийм л одоо байдалтай байна шүү дээ. Та сая ярьлаа шүү дээ олон нийтийн дарангуйллын нийгэм цаг үед амьдарч байна гэдэг. Яг тэр олон нийт чи яг өмнөөсөө олон нийт байж чадж байгаа юу багшаа. Миний ажиглаж байгаагаар бол ураан дээр ч гэсэн одоо саяын энэ намрын ус төржил дээр ч гэсэн юм захиалгатай олон нийт байгаа юм шиг. Гэхдээ яг хоо захиалгатай тийм жагсаал энэ төр байна гэж хардж болно л доо. Гэхдээ гол нь суурийг би яриад байгаа байхгүй. Өөрөөр тийм ярьж яхад ямар тэнийг юм ярьдсан бэ гэж нийгмээрээ ойлгож ивэл тэр хүмүүсийн яриа цааш явахгүй шүү дээ. А гэтэл манай тэр чинь бүр итгээд байгаа байхгүй. Бүр хиймэл оюун ухаанаар аимшигын одоо ийм дүрс мөрс харуулад энэ аймагт одоо ийм гарсан байна гээл те. Эсвэл өөр улсын имийг аваад зураг хөрөг имийг аваачаад манай улс юм шиг болгоол. Тэр нөгөө дэмжих суур нь одоо манад хүчтэй байна л дээ. Тэгээд тэр чинь яаж ийнэг бол нөгөө шийдвэр гаргалтанд төлөөлөл тэгэл одоо нөгөө улс маань одоо сая Франц дээр очиад ерөнхийлөгч бол ингээл нэг юм тохиролцоо хийгээл хилцээрээ эхэллээ гэж ил одоо эн чинь эргээл ингээл ойлгомжгүй байдлаар бас ингээл авчирцсан байж л шүү дээ. Тэгэхээр эн чинь буцаад эргээд бүр шалтгаан нь боловсролын асуудалтай холбоотой болчихсон шүү дээ хөшөө. Ер нь боловсрал тэр дундаа би бол яг нийгмийн ухааны хүндхтэй ер нь бол байгалийн ухааны боловсрал энэ хүмүүст улс оронд хэрэгтэй юм. Шинжил. Одоо яагаад физик, хим те яагаад гэвэл одоо шил амьдралд бол хамгийн их одоо хэрэгтэй тааралдаг мэдлэг бол энэ физик, химийн мэдлэг юм байна. За тэрний энийг ойлгосон хүн бол дараа нь тэр технологи гэдэг юмыг бол одоо бас төсөөлж ойлгох нь те. Тэгээ ингэжээж бол явна ухаас ш бид нар бол одоо ийм яг байгалийн ухааны тийм гэтэл манайд бол яаж ийм нэг байгалийн ухаагаар математикийг удаад байгаа байхгүй. Одоо хүмүүс чинь ер нь ингээл хүүхдээ математикт сайн бол ухаантай гэж ойлгодог, сайн хүүхдэж ойлгодог, өндөр боловсрал авч ийн гэж ойлгодог. Гэтэл бол тийм биш. Ер нь бол явж иж хамгийн одоо хүнд хэрэгтэй юм юу юм бэ гэвэл физик, хим тийм ээ. Энэ газар зүй байгалийн шинжилгээ ухаанд л гарч ирсэн. А математикчин дэлхий дээр бол байгалийн шинжилгээ ухаанд ордгоо байхгүй. Математик ба байгалийн шинжилгээ ухаан гэж ярьдаг байхгүй. Үүнээс манайд одоо байгалийн шинжилгээ ухаан төр математикийг оруулаад ингэж байгаа болохоос биш. Гажуудсан. Тий, түүнээс биш одоо яг үнэн чанартай бол байгалийн ухаан гэдэг чинь бол байгалийн ухаан шүү дээ. Яг одоо энэ бодис юмс те үзэгдэл юмтай харьцдаг. Жишээлбэл уран бидэнд яг үндэ хортой юу вэ гэдгийг ялгах салгах тийм боловсрал хэрэгтэй. Тий, хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр наацхийн одоо ингээд ураа ингээ байж хахад энэ бол хорг вэ гэдгийг л ядч мэдэх хэрэгтэй байхгүй. Энийг чинь баяжуулаад нөгөө те үйлдвэрлэлд оруулаад эн чинь нөгөө тэр нэг молекулынх нь юу энэ тэр холбоос энэ тэрийг таслаа. Тэгээ эн чинь ингээл эрчим хүч гаргадаг ийм юм а гэдэг ч юм уу. Тийм байдлаар энийг ойлгохгүй зүгээр л нэг уран ингээл харах юм бол ерөөсөө ингээл хүн орддог юм шиг ойлгоол. Тийм байдлаар одоо явж шээ. Ер нь зөв байгалийн ухаан бол өөрөө юунд хэрэгтэй юм бэ гэвэл аливаа ямиг логиклэг эрүүл оюун ухаанлаг харахад ойлгоход энэ бол хамгийн хэрэгтэй л юм байна гэж бодогдод байна. Хоёулаа нэгэн тус дүржснийх цаг үеийн асуудал руугаа орё гэж бодож байна. Тэгэхээр Монгол Ардын намын даргын сунгаа
яагаад ийм цаг үеийн хүчтэй асуудал болчихоо? Та юу гэж бодож байна? Эндээс магадгүй харуул ингээд нэг олигархуудын эзэдийн нийгэм болцсон юм шиг. Тэд бидний оюун санааг удирддаг, сэтгүүл зүг одоо манипуляцаар ч юм уу өөртөө үйлчлүүлдэг нэг ийм гажууд бий болцсон юм шиг санагдаж байна л даа. Танд анзаарч байгаа. Ер нь судалгааны төвшөнд энэ асуудлыг та бүхэн судалж байгаа юу? Анзаарч байгаа юу? Үгүй яг одоо улс төрийгч би одоо нэг судалдаггүй учраас одоо яг улс төрийн судалгааны тэр энэ дээр ийм байна, тийм байна гэж хэлэхэд хэцүү. Зүгээр ер нь зүгээр би түрүүнээс зүгээр намын даргын асуудал бол өөрөө ингээд те. Уг нь бол намын дотоод л асуудал шүү дээ. Яагаад энэ улс орны үндэсний хэмжээний юм болчихгүй бол гол нь бол одоо энэ төр бол Монголын хамгийн том компани. Хамгийн их мөнгөтэй. Хамгийн том компани. Эрх мэдэлтэй. Тэгэхээр бол энэ компани удирдлагыг хэн авах вэ гэвэл тэр чинь л одоо гол асуудал шүү дээ. Одоо намын дарга бол ерөнхий сайд байна гэдэг тэр чинь одоо дүрмээрээ тогтцсон зүйл шүү дээ. Тэгэхээр намын дарга гэдэг бол ерөнхий сайд гэдэг хоёр чинь бол ингээд авцалтаатай ийм зүйл учраас тэгэхээр намын дарга болж гинэ гэдэг чинь өөрөө тийм тодорхойгүй байдлыг одоогийн байгаа ерөнхий сайдд бий болгочихсон шүү дээ. Тэгэхээр эн чинь бол одоо ингээд яаж шуудсан одоо бол яг ингээд хоёулаа намын дараагаас нэрээ татаад ерөнхий сайдаа занданчтар хийнэ гэдэг чинь өөрөө маш ойлгомжгүй байдлыг дараа нь үүсгэнэ. Жишээлбэл одоо би намын дарга болцоход би намын дарга гэдэг чинь юу гэвэл дараагийн сонгуульд би өмнө сонгуульд өгсөн амлалтаа биелүүлж яаж ярих юмтай байж дараагийн сонгуульд ялах тийм ээ миний гол үүрэг шүү дээ намын дарга. Тэгэхээр энэ чинь хэрэгжүүлэх механизм нь хаана байх вэ? Засгийн газар дээр л байна шүү. Тэгээ эн чинь ийм зөрчилтэй юм одоо болчих нөхцөл байдал. Тэгээ ер нь бол яг гол нь бол төр манай төр бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний бараг одоо 40% шахууг одоо мэдчихэж штэ хянаж. Тэгээ эн чинь өөрөө бол юм тэнцвэргүй байдлыг одоо үүсгэж байгаа ийм зүйл. Нөгөө талаар бол ер нь улс төр одоо өөрөө яагаад Монголд юм чухал болчиход байгаа вэ гэдгийг л гол одоо хариулт. Яаж чухал болчихж байгаа вэ? Яг одоо өөр компани байхгүй. Одоо өөр баялаг бүтээх арга зам байхгүй. Одоо нэг 2 3 том уурхаа тэгээ засгийн газар тэгээ засгийн газрын чинь гол юм татвар. Тэгээ Монголын татвар чинь бол маш өндөр шүү. Одоо энэ бизнес эрхлэгчид зөндөөл ярьж байгаа шүү. Маш өндөр татвар авдаг. Тэгээ тэр нь өөрөө үр ашиггүй ингээ те зарцуулагддаг. Тэгээ эн чинь л одоо манай энэ том компаниуд ч гэсэн энэ үгүй хэлэхэд төрийн одоо тендер те энэ төслийг хэн авж ийн тэр л мөнгө хийж байгаа шүү. Түүнээс ч одоо яг манай одоо том компаниуд өөрсдөө одоо тийм ээ технологитэйгээд үр ашигтай бараа бүтээгдэхүүн бүтээгээд дэлхийн хэмжээнд гарах брэнд гаргаад ингээ мөнгө олж байгаа юм бол байхгүй шүү дээ. Ерөөсөө одоо яг л одоо инженеэр хэлэхэд төр засагтай хин ойр байна, өөрөлд гал тогоотой хин ойр байна. Тэр цатгалан гэдэг шиг хин төр засагтай ойр байна, тэр мөнгөтэй. Тэр одоо ашигтай. Гэтэ энэ гажууд л өстэй багшаа. Гажууд л тий гажууд. Тэгээ шалтгаан нь юу юм? Гэхдээ шалтгаан нь бол одоо их доороос ирэх нь манай эдийн засгийн тэр гол одоо баялаг олж байгаа гэдэг юм уу зүйл бол өөр уул уурхай байхгүй. Өөрөөр юм үйлдвэрлэдэг, бүтээдэг юм эдийн засаг биш. Зүгээр одоо ууланд байгаа тэр баялагыг ачаал хятад гаргаал тэгэл одоо амьдарч байгаа юм эдийн засаг байна. Гэтэл юм үйлдвэрлэлийг бүтээ гэхлээр зах зээл нь маш жижигхэн учраас бас тийм асуудал үүсэж байгаа шүү дээ. Хүмүүс ингээ хий бүтээ гээд жижиг дунд бизнес эрхлэгчид уг нь хичээгээд байгаа. Тэгтэл зах зээл нь. Гэхдээ яг зах зээлээс гадна бол зөв надад бас манай нэг найз IT-ийн найз ярьж ирсэн. Жишээл одоо энэ уул уурхаас олж байгаа мөнгөө манайх бол IT руу одоо хөрөнгө оруулалт бүр зорилготойгоор хийх ёстой байл. Тэгэх юм бол одоо IT дээр бол одоо заавал одоо өндөр хөгжилтэй бага хөгжилтэй биш өөрсдөө тийм ээ одоо дэлхийн зах зээл дээр жижиг сажиг тийм эрэлт хэрэгцээ бараа бүтээгдэхүүн амьдрах арга бас зөндөө байдаг гинэ. Жишээл Израилийг над ярьж ирсэн. Израиль бол энэ IT-ийн компаниуд зээл өгдөг гинэ. Тэгвэл ямар нэгэн тийм одоо босго тавихгүй ер нь юу хийх гэж байгаа юм те яах гэж байгаа юм. Тэрийг хэлээл за хэдийг хүсч байгаа тэрийг өгдөг. Тэр нь бүтлгүүтвэл тэднийг өөр зээлэнд оруулдаг. Өөрөөр зээл өгчөд тэр компани амжилтгүй дампуурах юм бол зүгээр хайчдаг. За. Яагаад гэвэл тэгжээж нөгөө IT-ийн компаниуд нь өсдөг, хөгждөг. Одоо тэгээ Израильч нь бол одоо тэр IT-ийн програм хангамжаар бол дэлхийн одоо гол
улс юм биш нийлүүлэгч. нийлүүлэгчтэй. Тэгэхээр Монголд бол тийм боломж байгаа гэж байгаа байхгүй. Одоо бид нар зөвхөн яг хятад дийлдэггүй маа гэхэд одоо Казахстан, Туркменстан, Узбекистан энэ стануудын имийг шийдэх боломжтой. Ер нь Казахстан руу манай анхны компаниуд бас ороод эхэлсэн юм байл. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл зүгээр одоо бид нэг тэргүүлэх чиглэлээ тавих хэрэгтэй байхгүй. Одоо бид нар жишээлбэл одоо юу гэдгийг машин үйлдвэрлэн, компьютер үйлдвэрлэн гэдэг дийлэхгүй шүү дээ. Тэр өрсөлдөөнд ялахгүй. Бид нар ялах боломжтой тэр сектор нь аль вэ? Тэрийг эхлээ харъя. Тэр нь бол IT бүтээгдэхүүн гэж үү. Тэгээд тэрэнд одоо тэр нүүрснийхаа олсон мөнгийг өгөх хэрэгтэй байхгүй. Зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй тэр чинь одоо яаж нэг бол ихэнх нь хулгайлчж байна. Өчүүхэн хэсэг нь одоо ямар нэг байдлаар энэ бусад салбар руу одоо ингээд шингээд орж байна. 44 их 80 төгрөг гэдэг чинь бол хэрвээ үнэн бол чимэл аимшиг их мөнгө шүү дээ тэр та. Тим их баялагийг бид нар алдцсан ингээд нүүрсний сонсголоор ингээд яриад ийсэн шүү. Тэгээд яг нүүрсний хулгай гэж юу юм? Ер нь байдгүй гэдэг чинь өөрөөс эргэлзээтэй асуулт шүү дээ. Тэр их төвхтэй. Гэхдээ ер нь бол тэр нүүрсний сонсголыг би сонсож байхад ингээд 44 их 80 л гээд байгаа. Тий одоо ингээд тэр чин зүгээр энгийн түлшний нүүрс гिचгээд коксн нүүрс аваач зарсан байгаа юм. Зарим нь ингээд тийм ээ хоосон гарсан мэтэр ямар ч нүүрсгүйгээр гарсан мэтэр бэлдсэн байгаа юм. Тэгэл одоо янз бүрийн одоо асуудлууд байт юм л. Ер нь бол энэ яг энэ уул уурхайн бүтээгдэхүүний хөрөнгийн бирж гэдгийг Монгол байгуулах хэрэгтэй юм байна. Тэр нь ямар учиртай юм гэхээр ингээд дэлхийд ингээд холбоотой. Тэгээ ингээд нүүрсээ бид нар тийм ээ одоо ингээд өөрчилж юм аа ингээд борлуулдаг. Тэгээ тэр борлуулалтынх нь юм нь бол яг цаг хугацаатай, үн өнтер нь тохироотой, нарийн хяналттай. Тэгээ тэр нүүрс худалдаж авах гэрээгээ бас зарж болдог. Тэгээ тийм юм хийхэд манай бас эдэн бас IT-ийн найзууд 4-5 жил явсан. Ямар ч үр дүнд хүрээгүй. Яг төр нүүрсний зах зээлийг тийм нээлттэй хөрөнгийн биржийн тэр системд оруулах дурггүй. Төрн яриад байгаа. Тий. Одоо манай энэ нүүрсийг одоо интернет цахимаар зарж байна шин. Энд чинь худлаа байхгүй. Ерөн зур ингээд яг хоо интернетээр ингээ харагдаж байгаа болохоос ш яг тэр хөрөнгийн одоо биржийн тэр зарчим, дүрм, журам тэр холбоо сүлжээ юу ч байхгүй. Зүгээр одоо ингээд хөрөнгийн зах зээл хөгжөөг л тээ. Тий хөрөнгийн зах зээл хөгжөөгүй. Ер нь хамгийн гол нүүрсэн дээр бол тэр чинь хяналттай болох юм бол нөгөө ойлгомжгүй юм тодорхой болох байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд 20 машин гарчхаад нүүрсгүй гарсан юм шиг бичсэн байна гэж байгаа шүү дээ. Эсвэл тэр нэг килэн дээр нь зогсоход тэр нь дутуу ингээ хилдэг. Өөр дутуу одоо нүүрс ачаад гарсан. Ийа тийм маш ойлгомжгүй юмнуудыг хамгийн гол нь нотолж болохгүй юм л. Нөгөө одоо засаг дарга нөгөө хүмүүс нь болохоор өөрсдөө хамгаалаад наад статистикийн газар ч худлаа ярьж байна. Наад л ч ажиллаа мэдэхгүй. Гэт мэтгэлцдэг. А нөгөө талд нь болохоор одоо юу яриад байгаа юм чинь ийм одоо энэ галим гарсан мэдүүлгэр чи энэ гарч байгаа штэ гэдэг хахаар үгүй ээ наач нэг жоохон охин суудгийн ажиллаа мэддгүй нэг хэдэн юмнууд тэдний тоог та нар зүгээр ингээд бараг тийм ээ одоо ингээд уул хүндэс болгоод байна. Ингээд эн чинь нэг тийм сүулдэ одоо нэг бараг ингээд зах дээр хоёр хүн хэрэлдэж байгаа юм чи тийм байдал руу орж байгаа байхгүй. Тэгээ бид нар одоо ингээд жишээл одоо ингээд нүүрсний хулгай гэдэг ингээд энэ бол зүгээр нэг мөнгөний асуудал биш байхгүй. Энэ чинь өөрөө улс орны хөгжлийн алдагдсан он жилүүдийн асуудал. Энийний чинь цаана өөрөө бид нар те ямар их боломжоо алдж байгаа вэ? Жишээл IT дээр бид нар одоо тийм юм одоо хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр бол Монголын залуучууд бол бас гайгүй толгоонууд бол би байна штэ одоо ингээл. Гэхдээ бүгдээрээ гадаадд ажиллаад байгаа гэж. Тий одоо өөр яах юм одоо Монгол тэд нар ч хүлээж авахгүй шин. Монгол тэдний чинь ажиллах ямар нөхцөл ямар ч дэмжлэг байхгүй. Чи бодлогоор биелээд шүү дээ. Нэг секторыг бид салбарыг бид нар жишээл IT ч юм уу юу гэж аваад тэгээ тэрэнд хамаг юмаа зарцуулах хэрэгтэй. Одоо аялал жуулчлал гэж яриад л байдаг. Гэтэл яг аялал жуулчлал нь хөгжих нөгөө цаг улирлын нөхцөл байдлаас амар асуудалтай тийм. Тэгээ аялал жуулчлалыг би яг өрсөлдөх бараа мөн үү гэдэгт би бас эргэлздэг. Тэгээ ер нь бол дэлхийд даяараа аялдаг болчиход байна шүү дээ. Зөвхөн Монголыг сонирхоод байгаа даа биш. Угаасаа ер нь монголчууд ч гэсэн гадагшаа явж шít. Энд чинь зүгээр хүний одоо нөгөө амьдралын хэв маягийн өөрчлөлт бол ингээл аялдаг, зугаалдаг, дотоод гадаа тийм л юм. А түүнээс бид нар дэлхий дээр гарах зөв миний бодлоор бол
бид нар дэлхий дээр нэг бараатай л байх хэрэгтэй байхгүй. Одоо нэг одоо ноолуур шиг тий. Ноолуур дээр бид нар бас аваа гайгүй юм шиг байгаа. Тэрнтэй адилхан одоо нэг ялгарх үйс нэг Монголын тийм юм байдаг шүү гэх тий. Ингээд. Одоо яг хатуу ярих юм бол энэ цэрэг зэвсгэлийн талын үйлдвэрлэлч нь хамгийн ашигтай. Тэгээ миний IT гэдэг чинь дороо морон тий одоо энэ чип мип рүү бид нар ороод яг хөө дэлхийн том одоо зах зээл дээр өрсөлдөхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан одоо тий нэг тийм өөрийнхөө төвшний тэр зах зээл дээр бид нар өөрийн гэсэн байр суурьтай болчих юм бол эн чинь бол өөрөө ингээд улс орны ирээдүй тий хөгжлийн одоо гол суур нь одоо болчих чинь л гэсэн үг шүү дээ. За үндсэн сэдвүүгээ орё гэж сэтгүүл зүгөө. За тэгээ. Улс төрөө яриад байна. Тий. Манай сэтгүүл зүй бол сүүлийн үед маш их тийм шүүмжлэлийн бай болох боллоо л доо. Сэтгүүл зүй худалдаглаа. Маш олон эмээнүүд хүн болгоныг цэг эмээнтэй болж гин. За одоо сүүлдээ ерөн сэтгүүл зүй үнцгийн хаана байгаа инфлюенсер илүү хүчтэй юм уу? Сэтгүүл зүйн редакц нь илүү хүчтэй юм уу гэдэг ингээд ийм олон сорилтын асуултууд байна л да. Дэлхийн ерөн сэтгүүл зүй хөгжил хаашаа яваад байгаа. Бид нар тэр дунд хаана явж байгаа юм? Тэгэхээр одоо нийгмийн сүлжээний нөлөө бол их хүчтэй байна. Одоо томоор хэлэхэд те. Тэгээ өнөөдөр бол жишээл одоо Америкт бол тэр профессор багш нар нь тэгж ярьж илээ л те. Америкт бол масс байхгүй болсон гэж. Олон нийт байхгүй болсон. Олон нийт яг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд хизээ байна уу хоёрхан тохиолдолд байна. Нэг нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул, нөгөөх нь одоо тэр Америкийн хөл бөмбөгийн одоо тэр одоо супер юу тэмцээнийх нь үед л хүмүүс те одоо нэг олон нийт болдог. Бусад үед бол яаж ийнэг бол зүгээр одоо нөгөө нийгмийн сүлжээний нөгөө группээр хуваагдчихдаг. Бүлэглэлээр те. Жишээл сагсан бөмбөг байлаа гэхэд тэгж ярьж л та. Хуучин бол ингээд хүн бүх багийг үздэг байсан. Сонирхож. Одоо бол зөвхөн дэмждэг багаа л үзнэ. Бус багийг бол ерөөс үзэх чинь одоо Чикаго Буллсыг дэмждэг бол Чикаго Буллсыгаа л юмыг үзэл ингээл явна. Бус баг маг бол хамаа авахгүй. Сонирхолгүй болсон. Улс төр дээр ч адилхан тий одоо нэг хин ихчүүдийн дээ нэг улс төрчийг дэмждэг бол тэрнийхээ үг яриаг л сонсож ерөнхий юм байх. Тэгэхээр энэ бол нийгмийн сүлжээний энэ одоо ийм хэрэглэгчийн хуваагдмал байдлыг бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд одоо аливаа юм чинь сайнтай муутай байна шүү дээ. Тэгэхээр үнэндээс би зөвхөн миний бодлоор үндэсний эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэдэг юм бол ер нь бол одоо алга болж байгаа байхгүй. Тэрэнд орхон тэр одоо бүлгүүдийн тэдний эрх ашиг гэдэг юм бол чухал болчих. За гэдэг нэгдүгээр асуудал байна тий одоо. За хоёрт бол ер нь популизм бол дэлхийд даяар одоо хүчтэй болж тий. Тэгэхээр ер нь бол олон нийтэд таалагдах, олон нийтийн анхаарлыг татах гэдгийн төлөө л явж байна. Сэтгүүл зүйч уг нь бол үнэн бодит байдал тийм ээ одоо дөрөвний миний ярьсан нөгөө нийгэм цаг үеийн үйл явдлын учир шалтгааныг олох зөв асуудлын зөв цагт нь зөв үед нь олон нийтэд нийгэмд гаргаж тавих. За тэгээ цаашлах юм бол одоо хувь хүний тэ иргэний эрх тэ гэдэг юмны тал зогсох. Энэ бүхэн ч юм бол одоо ингээд алга болчиход байгаа байхгүй. Мартагдаа тэ. Тэгээд ерөөсөө яаж ийнэг бол одоо популизм тэ хин олон хүн таалагдж байна. Тийм л юм руу одоо сэтгүүл зүй маань өөрөө одоо ингээд хөтөлбөртөд орж. За энд бол мэдээж улс төрийн нөлөө бий, дөрөвний өвтөрийн хэтэрж яадаг эдийн засгийн нөлөө бий. Сэтгүүл зүйн ч одоо бас тийм ээ бидний дотоод бас асуудал байна. Тэгэхээр бид бол дотроо жишээлбэл одоо юу гэдгийг хуучин ч бол одоо ингээл том нийтлэлч нарыг бид нар бахархдаг байлаа шүү дээ. За лигдэн гуай антер гээл тий. Одоо яа мундаг хүн одоо тэр ана төдөө гуай антер гээл тий. Тэгэхээр тэд нар ч дандаа тийм задлан шинжилгээний аналитик сэтгүүлч. Ер нь тоомчд байхгүй. Ер нь бол баруун ч гэсэн тийм байсан. Тоомчд бол одоо генералууд юм аа. Сэтгүүл зүйн хувьд бол тоомч гэдэг бол генерал. Тэгээ тоомчийн одоо колон гэдэг нэг баг нь гэдэг. Одоо том сонинуудын тэр нэг баг нь нэг юм бичдэг. Тэр тоомчд бол хамгийн их өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй. Тэрний төлөө сэтгүүлчд явдаг байсан. Тэгээ тийм нэг иерархи, эренбийг бид нар гаргах хэрэгтэй. Одоо ч байхгүй болчихсон. Одоо харин байхгүй одоо жишээлбэл одоо
би бол сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн нөхдүүдтэйгээ санаа бодлол хэлтий. Сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн гол ажил чинь тий одоо энэ юу шүү дээ одоо энэ эренбийг тогтоох. Одоо Оскарын киноны шагналч нь бол нэг мөнгө цаас аваад шалахгүй шүү дээ. Тэр чинь гол нэр хүнд байхгүй. Чи Оскарын шагнал авсан найруулагч, зураач, жүжигчин гэхэлэр тэрний чинь нөгөө үн өсөж байгаа байхгүй. Аранг нь өсөж байгаа. Тэгэхээр манад бол тийм байхгүй. Манад бол яаж ийнийг бол зүгээр мэдхгүй одоо тэгэл нийгмээрээ л ярьж байгаа сэтгүүл ингээл шантаачсан сэтгүүлчтэнд баяжаал одоо өчнөө байр байшин аваал 300 унаал тий. Ер нь шантаачсан сэтгүүлч гэдэг нэргүй хүнч байхгүй болсон шүү дээ. Гэхдээ одоо утас муцаар ирсэн бичлэгэн тэгэл тавигдсан л тий. Тэгэл нэг хүнтэй яриад чи зохицуулна гэсэн яасгүй би өөрийнхөө сайтыг зохицуулнаа. Өөр сайтыг зохицуулж чадахгүй гэл ингээл тий. Тэгэхээр одоо энэ тим юмнууд одоо их байна. Одоо арай л одоо зүгээр одоо бараг шалгалт дахиж аваад лицензжүүлэх нь хайшаа бараг нэг тим байдал руу орчлоо шүү дээ. Одоо би сэтгүүл зүйн багш учраас одоо олон хүн надад та нарын бэлдэж байгаа шамнар одоо юм уу байна. Бичиг үсэг муу байна. Худалдагдаж байна. Тэгээд захиалах сэтгүүл зүй орж байна. Би тэр угаасаа энэ улс орж дампуурсан шүү дээ. Тэгээд улс төрн дампуу. Тэгээ эн чинь бол бид нар яах? Тэрний нөлөөнд автахгүй гэдэг одоо хэцүү болчихж байгаа байхгүй. Тий. Тэгээд нөгөө талаар одоо бас би нийгэм олон нийтэд хэлэх гээд байна л да. Тэдний маань өөрсдийн тэр юу одоо сонирхол эрэлт хэрэгцээ хүлээн авагчдын сэтгэл зүйн өөрөө тийм сонирм болчиход байна шүү дээ. Одоо тийм дөвлөн, шуугаан тий тэгэл хин нэг харлуулсан тийм юм дуртай болсон гэх юм уу одоо хайшин тий. Тийм юмрууд ороо тэрийг улс төрчид бас ашигладаг. Тэгээ санаанд оромгүй замаар улс төрийн тийм ээ одоо карьер нь өсөж зарим хүмүүс гайхмаар одоо тий. Уг нь бол өөр цаг үед бол одоо бараг л одоо нүгэл буруу гэмээр юм бол энэ цаг үеийн одоо нэр хүнд нандин чанар болчихж байгаа. Тийм зүйл. Гэхдээ жишээлбэл одоо ингээл зөндөл юм байна шүү дээ. Одоо ингээл их хурлын гишүүний үнцэн өнөөдөр бол алга болчихлоо шүү дээ. За би нэр хилээд яах вэ те. Ер нь тэгэл их хурлын гишүүн гэдэг чи одоо бид нар саяхныг болтол юу гэж ойлгож ирсэн бэ? Энэ улс орны лидер, элит те. Улс орны том зургаар нь хардаг. Гэтэл одоо энэ их хурлын гишүүд чинь тэгэл ерөөсөө нэг гал тогоонд нөхөртөөгөө хүүхдтэйгээ хэрэлдэж байгаа юм шиг л ийм эсвэл их нартайгаа хэрэлдэж байгаа юм шиг ийм байдал руу л одоо орж шин. Тэгэл одоо янз бүрээр тий одоо бие биенээ ээлж нэрлээл тэгээд нэг улс орны асуудал биш тий. Яг нэг хоёр хүний одоо чиглэсэн тий ийм байдлаар ханддаг. Тэгээ Монгол хүн чинь бол өөрөө одоо менталитет нь төрөө дээдэлдэг. Тэгээ тэр мөрний ч үнэргүй одоо ийм болчоод тэгээ эн чинь бол 126 гишүүнтэй болоод бид чинь жинхэнэ парламентын засаглал маань сайжраал үндэсний аюулгүй байдал маань одоо хүчирхэгжээл ингээл ирнэ гэсэн чинь одоо эргээд харахад энэ мэдгүй 126 болоод тийм одоо гайхалтай тий арчил хөгжөөд парламентизм хөгжөөд явж байгаа юм ерөөсө харагдахгүй болчиход байгаа тий. Тэгээ энэ одоо жигсаалт гэдэг чинь яг үнэндээ бол анх бид нар бодохдоо их гоёор бодож ирсэн их сайхнаар гэгээлгээр харж ирсэн тий. Ямар нэгэн сонгогчдод өргүү тэгээд жинхэнэ улс орныхон төлөө үгээ хэлэх тэгээд нөгөө яг парламентын чинь нийгмийн нөгөө бүлэг давхаргын төлөөлөл нь ороод ирлээ гэд бодож ирсэн чинь тэр нь биш л болж таарж байгаа. Бүгд имэнтэй болчлоо гэд зарим нэг хэсэг нь шүүмжилж байна. Нөгөө хэсэг нь бол энэ тулах ёстой зам технологи одоо цаг үеийн юм үзэгдэл болчиход байна гэж байна. Та энэ аль талд нь байгаа юм? Бидний туулах ёстой зам энэ гажууд лөө эсвэл энэ одоо орчин үеийн болчиход байна. Гэхдээ одоо гажууд гэж одоо хэлгээс өөр арга байхгүй л те. Туулах ёстой зам гэвэл одоо бид нар чинь тэгээ буруу юмыг л нөгөө дэмжихгүй дэмжинэ гэдэг шиг юм болчих ш те. Тэр шиг юм болчиход ш. Тэгэхээр чин аль болохоор мэдээж одоо бид нар те хямдхан хохирол багтаа туулах ёстой. Тэгэхээр бид нар заавал одоо те ингээл одоо сэтгүүл зүүн ингээл улс төртэйгээ холилдол ер нь сэтгүүл зүү гэдэг нь өөрөө яг юу ойлгомжгүй болоод те
ийм байдлаар бид нар энэ одоо өнөөгийн цаг үеийг одоо туулах ёстой гэж хэлвэл энэ маань бол хэцүү юм байна. Боломжгүй. Бидэнд одоо дэлхийн ерөнхий одоо сургамж байна шүү дээ. Энэ бол улс орн тий. Жишээл одоо Украиныг л бий боддیں۔ Тэр одоо үнэхээр тэр одоо шовинизм тэр одоо нийгмийн сүлжээ энэ чинь улс орныг ингээд тийм юм руу ингээд түлхчихэж байгаа. Тэгээд өнөөдөр эргээд харъя л да. Би аль нэгэн талд нь орж байгаа юм биш. Би дөрөв шилсэн. Украин бол сүрчлээ. Хичнээн одоо өндөр хөгжилтэй дэлхийн хүнсний улаан буудааны энэ ч одоо маш том нийлүүлэгч байсан юм байлээ шүү дээ. Тэгээ энэ улс ингээд сүрчлээ. Тэгээ энэ одоо хинд ашигтай. Дэлхийн нийгмийн талаас харахад энэ хинд ч ашиггүй юм байна. Аль нэг нь одоо яллаач гэсэн энэ ямар ч хэрэггүй юм ялалт. Үр дүнгүй ялалт. Энэ бол ялалт биш ялалт гэж би бодоод байгаа. Хүчнөө олон одоо тэр залуучуудын аймнаас гэрвэл одоо энэ Орос тустангууд бол эрэгтэй хүний хомсдолд орно шүү дуудахгүй. Хамаг залуучууд дайнд одоо ингээ үргэлдлээ. Эн чинь нөхөн үржихүүн асуудал дээр юу болох вэ? Тэгээд эн чинь эргээд одоо хүн ам зүй асуудал чинь ингээд өөрөө ингээд нийгмийг өөрчилж. Одоо энэ Европт энэ одоо Арабын цагаачд бол Герман тэгвэл үнэхээр том асуудал болж байна. Яаж нэгвэл ерөөсөө хүн гэдэг чинь л өөрөө гол юм. Хүн байвал асуудал гарна, хүн байвал одоо хэрэглээ гарна, хүн байвал одоо тийм ээ одоо янз бүрийн зөрчил гарна. Тэгэхээр шинэ хүн ам зүйн талаас харсан ч тэр энэ хамааш тийм гонигтай юм руу л орж байгаа гэсэн л үг шүү дээ. За асуулт сэтгүүлчдээс ирсэн байна багшаа. Хэвлэлийн алба PR баг болж төрөөс цалинжих тарих угаах үйл ажиллагаа явуулж бэлтгэсэн мэдээлэл нэг суугаар цэцдэг байдал үргэлжлэвэл ямар эрсдэлтэй вэ? Үүнийг өөрчлөх боломж бий юу? Сэтгүүлч PR-ийн багийн ялгаа хэрхэн таних вэ? Яаж салгах вэ? Ер нь бол яг PR-аас нь эхлэе л да. PR гэдэг бол яг үүнд улс төрийн юм биш юм. Анх үүсгэхдээ бол PR чинь бол эдийн засгтэр аж үйлдвэрлэлтээр бий болсон. Яг бол Трумэн чинь одоо юуны эсрэг том монополуудыг задлахын эсрэг ийм компанид төрийн ажил хийгээд тэгээ Ford Motors-ийн одоо том компаниуд тэр үед шүүмжлүүлж ирсэн тэр компаниуд бол яасан байггүй л бас нийгэмд өөрийгөө тийм ээ эргээр харуулах ийм үүрэг зорилгоор анхны PR-ийн ажиллагаануудыг хийж эхэлсэн. Ажилтныхаа ажлын цагийг одоо багасгадаг ч юм уу тэр амжиргааг дээшлүүлэх хүүхдүүд нь одоо нийгмийн сайн сайхны төлөө юм хийгээд тэгээд тэрийгээ сурталчилж эхэлсэн байхгүй юу. Яагаад бол Америкийн засгийн захиргаа бол одоо энэ монопол компаниуд бол одоо өнөөдрийнхоор бол хадны мангаа гэдэг ойлголтоор товтлоод эхэлсэн. Тэрний эсрэг гэсэн. Сүүлд яг хуу бизнесийн байсан PR-ыг улс төр рүү оруулж ирсэн байхгүй. Улс төрийн PR гэж тусдаа юм оруулж ирээд тэгээ тэр нь бол яг нэр дэвшигчийн тэр одоо имиж те энийг одоо бий болгох те хамгийн анхны шилдэг жишээ нь бол Джон Кеннеди энэ төр гэл ингээ ярьдаг. Гэтэл өнөөдөр бид нар энэ улс төрийн PR маань өөрөө ингээд юу болчих вэ гэвэл зүгээр би энгийнээр хэлэхэд бол өөрөө энэ чинь бол пропаганда болчиход байгаа. Эн чинь баг даргуул руу хөтлж гин гэж үзэж болохоор хөтөл байдал үүсэж штэ багшаа. Ухуулга гэдэг чинь яг юу юм бэ гэвэл энэ бол ерөөсөө нэг туйлын үнэн байдаг. Тэрэн дээр бүх юмыг аваач наадаг. Тийм л одоо үзэл суртал шин. Тэгэхээр чинь яаж ийм нэг үл те одоо ингээл пропаганда ухуулга сурчлагаа хүчтэй болно гэдэг чинь өөрөө одоо нийгэмд их л буруу шүү дээ. Би зөв ганцхан зүгээр энгийн шиг л Гитлерийг фашист үзэл бол ухуулга сурчлагаа байсан. Тэгээд ямар үр дагаврыг дэлхийд Германд аваач. Хүн төрлөخت. Ерөөсөө энэ шүү дээ. Одоо энэ одоо үр дагавар нь ямар байх вэ энэ бодоод их юм ерөөсөө байхгүй. Социализм байна бас тий одоо ингээл нэг марксизм ленинизм гэдэг уг нь марксизм ленинизм нэг буруу үзэл биш шүү дээ. Тэгэхдээ нийгмийн бүх амьдралыг нийгмийн бүх орчин ахуй юмыг нэг үзэл онол ингээд бариад тэгээд ингээд сурталчлаад ингээд те давтаад тэгвэл тэр үнэн болно гэгээд ингээд үзээд харчихна. Өөрөө тэр нийгэм чи хөгжиж чадхаа байлаад өөрөө мухардалд ороод тэг хүн гэдэг амьтан чинь л өөрөө оюун ухаантай юм болохоор
одоо бас тэ эргэлздэг. Тэ энэ яг үний яриад байгаа мó зөв яриад байгаа мó. Тэ хүний өөрийн бас эрх ашиг сонирхол гэж юм байна шүү дээ. Социализмын үед ч гэсэн хүн одоо ингээд нэг гоё гутал өмсчих юмсан, гоё ор тавилгатай болчих юмсан гэдэг хүсэл байсан нь байсан шүү дээ. Тэгээ энийг чинь хязгаарлаад ингээд тавихаар энд чинь зөрчил бол үүсэж байгаа. Тэгэхээр PR гэдэг бол үнэндээ бол зүгээр хамгийн гол зүйл нь бол нөгөө хэрэглэгч ба бараа бүтээгдэхүүн хэрэглэгч ба үйлдвэрлэгч хоорондын эерэг таатай ийм ойлголцлын харилцааны орчин бий болгох зорилготойгоор анхаарсан. Одоо бол улс төрийн эрх мэдлийг авахыг хүсэж чинь тэрний хэрэгсэл болчихлоо тийм. Энэ тал дээр судалгаа хийж байгаа юу гэж. Энэ тал дээр бол харин судалгаа тий одоо зөндөл хийж байгаа шүү. Одоо тэгэл ер нь бол энэ Facebook энэ төр тэгээд энэний одоо тий худалдаа өргөдүүлэлтийн мэдээллүүд яаж нөлөөлж байна. Тэгээ нэг ялангуяа одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ төр бол энэ дээр бол одоо яг ерөнхийлөгчийн сонгуул чи өөрөө нэг их хурлын сонгуулиас юугаараа ялгаатай юу гэдэг нэг объект маань их тодорхой харагддаг. Яг одоо ямар тий контент шийтгэхэд хүмүүсийн хандлт ямар байна. Тэгээ тэр нь өөрөө тэр одоо сонгуулийн явцын үр дүнтэй хэр харьцаж байна. Тэрийг тодорхой. Тэгэхээр би нөгөө түрүүнээс яриад байгаа нийгмийн сүлжээ бол өөрөө тийм одоо олон нийтийн дарангуйллын хүчирхэг зэвсэг болчиход байна гэдэг энэ нөгөө судалгаар харагдаад байгаа. Сэтгүүлчид нийгмийн оюун санаа, сэтгэл зүг жолоотоход нөлөөлөхөд хүчтэй хэвээрээ байж чадж байгаа юм багш. Эсвэл энэ орон зайд инфлюенсер гээд яг сэтгүүлч биш мэрэгчлээ олон нийтийн сүлжээнд идэвхтэй байгаа. Бараг нөгөө жоохон гажиг үйлдэл, гаж үг, хараалын үг хэлсэн хүмүүс чи инфлюенсер болоод байна шүү дээ. Хандлттай. Тэдэнд алдчихв. Тэгэхээр одоо энэ дээр бол яг инфлюенсер гэдэг бол яг нийгмийн сүлжээнийхээ хувьд ингээ харах юм бол юу шүү дээ одоо тийм ээ одоо улс төрхөөс идүүтэйгээр одоо үйлчилгээ хэрэглээ тий хоол хүнс юу байдیں۔ Тий энэ дээр одоо ингээд олонний танил тий хүн ингээд би ийм идтгээ ийм хэрэгэлтэй гэдэг ингээд эн чинь байж болох юм байхгүй юу? Энэ чинь өөрөө хүний нэг олон нийтийн мөн чанараас адилсах даган дуурайх хүний тэр мөн чанартай холбоотой зүйл. Яг инфлюенсерүүд ингээд улс төрийн нийгмийн одоо асуудалд ингээд нөлөөлнө гэдэг юм хэлээд энэ бол бас л буруу. Гажууд. Яагаад гэвэл тэр нэг л хүний одоо үзэл бодол шүү дээ тийм. Тэр бол одоо ингээд нийгмийг маасаар нь хуйлруулад ингэдэг тэгээд одоо нөлөөлнө гэдэг маань бол өөрөө бас зөв зүйл биш л дээ. Тэгээ инфлюенсер одоо их хурлын гишүүн болно гэдэг бол бас л өөрөө тийм ээ бас л зөв хандлага биш. Ер нь бол буруу юм гэдэг чинь зүгээр энгийн томоор хэлэхэд альва юм байх ёстой юмдаа л байх ёстой. Шудраг ёс гэж юу байг вэ? Сократ хамгийн их ойртуулсан гэж байна. Тэрний үгс үгд тариачин ажилчин юу жанжинараа цэргэн цэргээрээ байвал энэ хамгийн шудраг ёс. Адаас тариачин жанжин болоо жанжин цэрэг болох юм бол энэ шудраг биш юм а гэж. Гэтэл яг сүүлийнх нь манад шудраг ёс гэж ойлгогдсон. Харин манад болохоор энэ эсрэгээр ойлгогддог байна. Тэгэхээр шудраг ёс гэдэг чинь өөрөө бол маш харьцангуй ойлголт. Гэт ингээд шудраг ёсон дээр бид нар ингээд зөв ингээд бодоод ярил л та. Тэгэхээр эн чинь өөрөө маш тийм харьцангуй юм. Энэ өөрөө манай Монголын нийгмийн идеал болчиход байгаа байхгүй. Хоосон тодорхойгүй эргэлз. Тий. Гэхдээ яг шудраг ёсыг одоо бид нар хүсэж ийн гээл те. Инглисээр улс төр тэгэл байгаас шудраг саан байна энэ төр гээл те. Тэгээ би нэг тэгшэрх энэ төр гээл те. Тэр ийм гоё одоо хийсвэр ойлголтууд чинь өөрөө ингээд сонсоход массыг татхад гоё мөртлөө ямар ч мөн чанартай байхгүй юмыг бид шүтээд тэгээд тэр чинь агаашаад мухардалтай байж шин. Одоо бид Монгол нийгмээрээ одоо зүгээр би яг хөрөнгөцсөн хэсгээ нэг магтаад байгаа юм шүү. Нийгмээрээ ингээд хөрөнгөцсөн хэсгээ ингээд үзэн яддаг. Баян үндүрг болчихлоо. Одоо нэмээд улс төрчд орж ирж байна. Тий. Одоо бид нар тэ хайшин цөмөр ядуу байх хэрэгтэй юм уу? Ямар ч идеалгүй нэг. Тий. Цөмөрөө одоо адилхан хувц өмсөх хэрэгтэй юм уу? Нэг ингээм юу яачлаа. Яг тэр нь бол авилгалаар юм авсан байвал болохгүй л дээ. Гэхдээ бол ерөнхийдөө бол ингээд мөнгөтэй хүнийг үзэн яаддаг тий. Энэ бол өөрөө их буруу хандлага. Энэ дээр чи энэ одоо юунууд шиг тоглож шít одоо энэ популистууд, инфлюенсер
популистуудыг би хэлж байна. Зүгээр яг хуу аялал жуулчлал ярьдаг хүнийг бол би энд оруулаагүй. Тий. Тэгэл эдгэрч нөлөөлөөд ингээд шийдэл нь бол одоо хүн төрөлхтний туулсан замаар бол чи тэр ярианых нь нам тий нам байгуулад тэгээд үдэл санаагаа дэвшүүлээд тэгээд тэрийг нийгмээрээ дэмжүүл засгийн эрх аваад тэгээд тэр бодлогоо хэрэгжүүлж үзээд сайн бол үргэлжлүүлээд муу бол болиод ингээл явах хэрэгтэй шүү дээ. А гэтэл чинь одоо тийм биш болчоод байгаад л асуудал тий шалтгаан одоо мухардалд ороод байна л да. Сэтгүүл зүй тэр чигээрээ төлбөртэй одоо хэн мөнгө төлнө тэр дуугаа захиална гэдэг ч юм уу тийм болчлоо гэж үзээд ш. Тий одоо үнэхээр одоо тийм нөхцөл байдал бий болсон уу? Бүр нийтээрээ тийм болчвол бид бас ямар аюулд орох вэ? Тий. Гэхдээ тэгээд одоо сонгуулийн өмнө бол тийм л болцдог шүү дээ ер нь тий. Хатуугаа тэгэхэд ер нь тэгэл үндэсний олон нийтийн телевизний эрх баригчтай тэгээд бусд нь хэм хэмжээгээрээ тий ингээл төлбөртэй тийм ээ зорилготой ийм нэвтрүүлэг мэдээл контентууд гэдэг их л гаргаж л байна л да. Тэгэхээр бол одоо энийг бол одоо бид тийм байхгүй гэж бол энэ шиг удлаа юм байх. Тэгээ ерөнхий төвшнгөөр нь аваад үзэх юм бол яг хөө бид нэр тэгэл сэтгүүл зүйн маань өөрийнхөө үүргийг бас гүйцэтгэл явж байна тийм. Жишээл хамгийн сайн сэтгүүл зүйн маань байж спортын сэтгүүл зүй. Хөл өмг сагсан өмгийн SBS те Премьер спортс энэ сувгууд чинь дэлхийн хэмжээний тийм ээ одоо тийм ээ нэвтрүүлгийг шууд амжуулж анализ хийж чинь өөр те хөтлөгч нь өөр хоорондоо үзэл бодлоо илэрхийлж чинь тийм сэтгүүл зүйн манд байна бас те ямар нэгэн байд урагш. За эдийн засгийн одоо зарим нэвтрүүлгүүд ч гэсэн дайжгүй те одоо энэ тэнгэрийн тэр Eagle энтрийн одоо аналитик те эдийн засгийн нэвтрүүлэг бас хөөрхөн те одоо ингэ юмнууд хүргэж байна. Одоо би бас энэ худалдаа хөгжлийн банкын Bloomberg-ийг оруулж ирж байна. Bloomberg-ийг харин үздэггүй юм байлээ. Уг нь бол миний одоо би бол оюутнууд та нар Bloomberg-ийг үзье. Энэ чинь сэтгүүл зүйн талаас ааж мэдээллийн талаас ааж та нарт хэрэгтэй. Яагаад бол тэнд жинхэнэ одоо тий өндөр түвшний элит сэтгүүл зүй ямар вэ гэдгийг бид нар одоо их хэлээрээ ингээл тий үзээд ингээл харьцуулах боломж зөндөл нь шүү дээ. Тэрний тэр дэлхийг өөрчилсөн хүмүүс тий дэлхийн шилдэг энтер гээл танин мэдхгүй энтер таймд за тэгэл одоо аналитик нэвтрүүлгүүд энэ бас байна. А зүгээр ер нь бол бас нэг нийгмийн тийм нэг хүний чих тийм гажиг байдаг гэж байна шүү дээ. За. Нэг одоо ингээл өөрийнхөө бодлоор юмыг дүгнэдэг. За сэтгүүл зүй ер нь муудаа гэдэг нэг юм муу болчихсон гэдэг нэг юм ойлголтоор сэтгүүл зүйг хардаг. Тэгээ сайн юмыг анзаарахгүй нөгөө ямар асуудалтай юмыг харж ийн яг ийм л болцсон байгаа шүү дээ гэл тэ. Тийм бас нийгмийн тэр сэтгэл зүйн бас юм бол бас байгаа. Яг юм сайнтай муутай одоо байгаа л да тийм манай бүх салбар л тийм юм чинь. Тэгээ ерөнхийдөө бол яг сонгуулийн өмнө бол би хит их халдаг гэдгийг бол хүлээн зөвшөөрнө. Сонгуулийн бус үед бол харьцангуй бас тийм бас нэг үннийг бодтыг хүрэх гээд үздэг. Гэхдээ энэ ч дундуур нөгөө улс төрийн явуулга тийм захиалгад төлбөртөө тэгээ цаг үеийн нэг тийм асуудлаас болоод бас нэг тийм хит их туйлширдаг. Тийм бас үзэгдлүүд бас байна тийм ээ. Одоо троллийн айрам гэдэг чинь баг судлаг тууны хэмжээнд яригддаг боллоо. За хям гэд нэг юм алдан бус. Ер нь онлын үед эдгэрийг ямараар томьёолж байгаа юм шиг. Гэхдээ наасан тэгэл одоо сэтгүүл зүй биш л байхгүй. Зүгээр л хэлий. Энэ бол ухуулах сурчлагаа. Пропаганда. Тэр олон нийт маань өөрсдөө одоо нөгөө хэрсүү байх хэвээр ганцхан л зам үлдэж байна тийм үү? Ямар сэтгүүл зүг үзэж, ямар сэтгүүл зүг үцэхгүй, итгэхгүй байх. Тэг манай олон нийт бас гарцгүй юм шүү. Тий. Манай олон нийт бол бас хэрсүүжих дургүй гэж бас хэлмээр байгаа. Ер нь бол одоо өчнөө л хуургадлаа шүү дээ ер нь. Сонгуулиулнаа л хуургадлаа гэж ярьдаг. Энэ янз бүрийн асуудал дээр ингээл тухайн үед ингээл одоо автобусны хэрэг мэрэгээс ахуулаад тухайн шуугаал ингээл пүү паа болол мартчихдаг. Энд чинь бол одоо тэгэл манай олон нийт бол тэгээд
Гэтэ наа чи ер нь хүний мөн чанар биш үү багшаа. Зөвхөн монголчуудын зан характер юм уу? Онцлог. Гэхдээ одоо ер нь бол өндөр хөгжсөн нийгэмд бол миний яриад байгаа юм чинь юу байгаа шүү дээ. Нөгөө хүн мэдлэг, чадвар, мэрэгжлээрээ амьдардаг учраас тэд нар чинь бол асуудалд бол одоо тийм одоо төрийг шахах, хянах, хязгаарлах ийм хандлагаар хандж штэ. Жишээл Америкт бол хүн төргээд хэлэнгууд сүрэг тийм хандлагатай байдаг ч шүү дээ. Төргийн гол за намаа яаж хааж боох гэж байна. Гэтэл Монгол төргээд хэлэнгууд надад юу өгөх гэж байна шаарддаг. Энэ чинь тийм маш том тийм ялгаа. Тэгэхээр чи яагаад гэж юм бол нөгөө жинхэнэ одоо тийм ингээд баялаг бүтээгээд өрсөлдөөр амьдарч байгаа эдийн засгийн нийгэм дэх хүний тэр ухамсар сэтгэлгээ манайх бол зөв биелээс нь одоо ингээд тийм ээ одоо нүүрс зэсээ ингээд сайхан зөөгөл бидний одоо гол мөнгө олж байгаа юм чи тэр шүү дээ. Тэгээ явж хаас нөгөө энэ эдийн засгийн тодорхойлж байгаа технологи нь юу юм? Тэр нь тэр нийгмийн хүмүүсийн оролцоо хэрийг тэрнээс шин шалтгаалаад тэр хүний одоо томоор хэлбэл улс төрийн ухамсар тодорхойлогдож байгаа. Жишээл татвар төлөгч гэдэг ойлголт бол баруунд бол их өөр ойлголт ч тийм. Яг жинхэнэ утгаараа одоо миний энэ татвар юунд зарцуулагдаж байгаа гэдгийг тийм ээ одоо хүн бол маш их одоо эрс шийдэмгийн хатуу хяналттай хардаг. Манайд бол татвар төлөгч гэж ярьдаг мөртлөө за миний тэрмүү татвараар нэг улс орон тогтно гэж юу байдیں۔ Одоо баг сая төсөв батлагдахад нэг янзаарч байгаа ч юм байхгүй те яагаад тэгэл төсөв баталчлаа энэ бол тэгээ тэрний сургуулийн мөнгийг хаслаад тэр зам тавих нь зөв штэ ч гэдэг юм уу. Энд чи өөрөө тийм юм одоо ухамсар одоо биднэрт байхгүй учраас ингээл сайхан тийм ээ ингээл улс төрчид одоо бас нэг тийм улгаа их боломжийг олгож байгаа. Хин мэдлэлтэй, хин мэдээлэлтэй байна. Тэр илүү их давуу байх тэр боломжийг бид нар өөрсдөө олгож ийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сая одоо төсөв бол тэгэл баг батлахдахгүй нү гэж гинтэл те батлаа хийчихсэн юм чи. Тэгээд юу болсон нөгөө нэг маргаа мэтгэлцээ юу болсон гэдэг гэсэн чинь найдын алдагдaltaй. Тэгээд тэр нэг их найдаа хаанаас ч болох юм. Тэгэл бонд гэл нөгөө хийдэг юм аа хийх л байх л та тий. Та ус төрчийн PR чинаар ажиллаж исэн хүн. Тодорхойлбол намрын энх баяр гуайн үед засгийн газрын хэрэглэх газрын дарга хэвлэл мэдээллийн албаны дарга тийм PR чинаар ажиллаж илээ. Таны ажиллаж исэн үеийнхээс өнөөдрийн ус төрийн PR олон нийтэд харилцах тэр алба хэрэгсэл гэдэг ч юм уу. Хэрэг зааг ялгаа гарсан байх шүү. Та юу нэг баяр гэж хүний PR-ыг яаж хийж байсан? Гэхдээ яг хөвдөө тэр чинь яг PR гэхээс л төрийн ажил байсан л да. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга гэдэг. Тэгээ мэдгүй миний одоо тэр үед бол ийм их мөнгө төсөв хүч бол байгаагүй. Ер нь бол бид нар мэдээлэл айлхаар нэг телевизүүдээр, солинуудаар, радиогаар хургуулъя. Тэгтээ тэд нар чинь өөрсдөө ороод зураг мурга аваад тэгээд өөрсдөө сэтгүүлчт нь мэдээ энтрээ бичээл яг манай албаны мэдээг нэг ашиглах нь ашиглаад тэгэл явдаг байсан. Гэтэл одоо ч нь бол юун ерөнхийлөгчийн байтугай зөвхөн яамны хэвлэлийн албачин том студ болсон байна шүү. Тийм. Бүр биднээс том хэвлэл мэдээллийн байгууллагаас том болсон байна шүү. Маш их төсөв мөнгөтэй болчихсон. Би л аваад одоо энэ хоёр ерөнхийлөгч байхад нэг сайтад сая төгрөг өгч үзээгүй. Ер нь бид тэгэхэд харддаг байсан. Гэхдээ би л аваад өгч үзээгүй. Яг энэ хоёр ерөнхийлөгчийн 100-ны мэдээ ТV-с байсан л та. Тэр чинь бол одоо тэртээ дэрлэгүүл тэд нар илүү. Гэхдээ бусад телевизүүдийн хувьд одоо 25 мавч гэдэг юм уу өнөөдөр сони интерийн хувьд бол бид нар яг л тийм ээ одоо төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага хоёр ямар хэмжээтэй тэргүүл тийм ээ одоо харьцаж байсан. Тэгээд яг нь ерөнхийдөө бол ерөнхийлөгчийн тэр үеийн чинь бол мэдээж ерөнхийлөгчийн тэр бид нар бол харин одоо зүгээр хүмүүс анзаардаггүй бид миний үе 2007-8 онд чинь намайг ажиллаж явах үе чинь бол ингээд телевизийн ерөнхийлөгчийн мэдээлэл бол ингээд маш их явдаг гэсэн байна. Ерөнхийлөгч өнөөдөр хинтээ уулзсан тэрийг бүгдийг бид нар айлхаар гаргахыг хичээдэг байсан.
За төрийн бус байгуулагч бай, нэг элчин сайд хүлээж авдагч бай, нэг одоо уулзалт хийдэгч бай, нэг хуралд ордогч бай. Одоо харин энэ ерөнхийлөгчийн тийм мэдээлэл ерөөсөй байхгүй болсон юм л. Би л бол гайхаад байдیں۔ Одоо яг өмнөдөөч гадаадаа айлчлал байна л да. Гэхдээ ингээд одоо өдөр тутмын одоо тийм юм одоо ингээд хүргэдэг тэр бол байхгүй болсон юм байна. Энэ бол элбэг дөрж ерөнхийлөгчийн үеэс эхлээл тийм болцсон л да. Тийм манай энэ хоёр ерөнхийлөгч одоо тийгийж их зурагтаар арах дуртай байсан юм уу? Ерөөсөө л камер алга ингээд уурлаад байдаг байсан байдаг юм шүү дээ. Тийм олон камер байж те миний мэд юм хүнд хүрнэ гэдэг тийм үүрэгтэй. Одоо гэтэл бол мэдгүй сүүлийн ерөнхийлөгч нар сайн чимээгүй байжгаад нэг том тийм ээ одоо ийм нэг PR-ийн сурчлагын нэвтрүүлэг хийж байна. Хийгээд ингээд олон ирээлүүд хийж тийм юм хийдэг болчихсон. Тэгээ их гоё тийм лоозгонсон үг мөгтэй тийм төсөл хөтөлбөрийн яриа л те. Тэгэл тэр нь өөрөө ингээл тэр ерөнхийлөгчийн гол ажил мэтэр ингээл явж л байна л да. Хамгийн сайн одоо PR та улс төрчгөл та хэнийг хэлэх вэ? Гэхдээ би одоо Санжин Баярыг л гэж хэлдэг шүү дээ. Зарим хүмүүс их л дургүй байдیں۔ Үнэхээр одоо Баяр бол хамгийн сайн одоо PR-ч улс төрч. Кейс ярьж болох юм шүү. Кейс одоо тодорхой шүү дээ. Тэр жил одоо элбэг доржтой мэтгэлцэхэд Баяр ялсан шүү дээ. Элбэг доржийг өөр улс төрч ялж чадахгүй. Ялж үзээчгүй. Баяраас өөр ялж үзээгүй. Элбэг дорчин хүмүүс PR-тай байна. Элбэг дорчин бол нэг номерын PR. Гэхдээ элбэг доржийг ялсан би Баяр гэж бодсон. Тэр нэг TV5-аар илүү нэг мэтгэлцээ хийгээд хоёулаа зангиагаа тайлчий гэж хагаад тэгээд за нэг цэрэгт нэг сайхан кино менүү ярьдаг нэг нөхөр байдаг штэ. Чи бараг тэр байсан бидтэй энтер гэл ингээл те шууд сэтгэл зүйд нь ингээл дайралт хийгээд довтлоод тэгээ ерөнхийдөө бол мань хүн чинь бол одоо уншиж үзсэн нь бол мэдээж илүү штэ. Илбэг дөржсэн. Тэр нь бол одоо үнэхээр харагдаад. Тэгээ тэр чи одоо их хурл хэдэн оны их хурлын сонгуульд. Тэр мэтгэлцэн дээр бол ер нь Баяр юм байна. Ер нь Баярын тэр 5 төгөлдржилтэн тэр анх одоо гаргасан нэг тэрийн 10 дугаар аян. Тэр мэрч нь бол жинхэнэ одоо бас тий асал одоо улс оронд хэрэгтэй нөгөө талаар PR нь их өвөрмөц. Тийм л байсан хүн гэдэг нь харагдаж. Одоо өнөө үеийн улс төрчдөөс. Гэхдээ одоо өнөө үед бол өстэй хэлэх үнэхээр одоо алга нэр одоо тэр нь үнэхээр одоо ялгарч байна. Хүрэлцэх ерөнхийлөгчд мэдээж яг зангаргаараа имижээрээ тий ус тус төрчөөс илүү байна л да. Тэгэхээр яг үзэл санааны хувьд итгэлц нийгэмд хүлээгээд зөвшөөрж байгаа итгэлцлийн хувьд үнэхээр одоо тэгэл лидергүй л болчихлоо шүү дээ манай улс. Одоо бүх одоо хүнийг л одоо тий ерөнхийлөгч бай, ерөнхий сайд бай, бүгд л одоо тий лоорчин хулгайч болсон. Хүний хаддаг. Тийм. Ер нь бол сайн нэртэй эрдэмтэнч байх байсан шүү дээ. Одоо эрдэмтний ч гэсэн одоо үгүйсгээл наача одоо хэрэггүй юм тийм одоо тий нигилизм амар байна. Тий одоо гутран үзэл нигилист үзэл их байна. Тэгээд нийгмээрээ бид нар чинь хэнийг ч хүлээн зөвшөөрөхөө болцсон. Одоо дуучид дээрч байна шүү дээ. Энд хамгийн их нүгэлтэй улсууд нь тэр улс төрийн пропаганда хийгээд байгаа улсууд гэж боддог санал нийлэх үү? Тий, нийлэн тий. Одоо ер нь тэгэл ухуулах сурчлагаа тий. Гэхдээ ухуулах сурчлагаа чинь зохион байгуулалтаа тий хийж байгаа юм. Нийгмийн сайн сайхны төлөө ямарваа нэг үзэл санаа гаргаж ирээд тий. Түүнийг сурталчилж одоо компанид ажлын түвшинд сурталчлах нь өөрөө сайн PR-ын жишээ гэж та ярьдаг. Тий. Ер нь бол team PR-ын ажил байна уу багшаа сүүлийн одоо 2 жилийн мөчлөөр аваад үзээ л. Одоо тийм нийгэмд хэрэгтэй сайн PR байхгүй. Ер нь зөв PR чинь ийм байхгүй. Нийгэм гэдэг чинь харилцаа байхгүй. Ер нь нийгэм гэж яг юу юм бэ гэвэл олон нийтийн харилцаа. Тэгээд тэр харилцаан дотроо PR ч орж байгаа шүү дээ. PR чинь гол нь юу вэ? Зүгээр хүний нийгмийн харилцаанд байдаг тэр үндсэн мөн чанарууд шүү дээ. Үг хэлээрээ ярьдаг, ойлголцдог, дүр дүрслэл тэрийг бол зүгээр ашиглаад
ямар нэгэн үзэл санааг юм уу, ямар нэгэн одоо бараа бүтээгдэхүүнийг юм уу тийм ээ их сайн гэж ойлгуулах хүрэхэд зориулж ашиглаж байгаа тийм л хэлбэр байхгүй юу. Гэтэл манад PR-ыг юу гэж ойлгоод байна вэ? Бүх юм гэж ойлгоод байгаа. Үгүй шүү дээ. Чинь зүгээр л одоо тийм нийгмийн одоо харилцааны нэг дотор байгаа дид хэсгийн дид хэсэг. Нийгэм гэдэг бол өөрөө эцсийн дүндээ одоо харилцаагаар тодорхой. Одоо нөгөө Израилийн эрдэмтэн хэмлээ Навали Nexus гэдэг ном бичсэн шүү дээ. Тэр номны санаа бол тэр шүү дээ. Ерөөсөө тэр нийгмийн одоо сүлжээ гэдэг байгаа. Тэр нь бол харилцаа байхгүй. Тэр өөрөө нийгмийн тэр одоо дэг журам, хим хэмжээ, үнэт зүйл бүх юмыг тогтоодог. Тэр нь өөрөө эдийн засаг улс төр те нийгмийн амьдрал тийм ээ бүх юмыг тодорхойлдог ийм л юм. Тэрний чинь нэг дотор зүгээр яг би нэг бизнесийн гэж яриад байгаа нь юу вэ гэвэл яг жинхэнэ PR чинь бол энэ бараа бүтээгдэхүүн үйлчлэгэн дээр байх хэрэгтэй. Улс төр дээр биш. Гэтэ улс төрч хамгийн их хэрэгжилж байна. Харин тий одоо тэр нь өөрөө тэгээд яг хоо дэлхийгээр л тэгсэн л дээ. Тэр ер нь буруу юм биш үү гэдэг бодол над сүүл төрөд байгаа. Ер нь улс төрчийг одоо PR гэдэг бол энэ бол одоо их сайн зүйл биш. Цаг болцсон уу? Урч чинь дуусахгүй. Өө тийм үү. Яагаад гэвэл одоо тий одоо телевиз гарснаас л болсон гэдэг байгаа шүү дээ. Энэ улс төрийн PR хүчтэй болдог ч. Телевизээр нөгөө хүн ингээд дүр төрхөө харуулдаг. Тэгээ тэргээр чинь одоо их гоё сайхан өөртөө ихтэй харагдаад ингэхлээр тэр хүн одоо Джон Кеннеди гэж хэлдэг шүү дээ. Тэр чинь бол одоо ингээд баг телевизээр л ялсан ерөнхийлөгч хамгийн анхны ерөнхийлөгч үздэг. Телевизийн хүчээр ялсан. Телевизийн хүчээр ялсан. Яагаад бол Никсон бол илүү одоо радио сонссон хүмүүс нь болохоор Никснийг ялсан гэж ойлгоод телевиз үзсэн нь бол Кеннеди илүүгээд. Тэгээ Кеннеди чинь бол эмэгтэйчүүд их санал өгсөн гэдэг тийм тооцоо байдгийн. Тэгээ дээрэс нь тэр телевизийн үзсэн үзэгчдийн ихэнх хувь нь өгсөн гэдэг тийм дүгнэлт байдгийн. Тэгээ тэрний чинь хараас ерөөсөө би хараа гэдэг бол ерөөсөө их чухал юм байна гэл ингээл дамжуул явцсан хэрэг л дээ. Нарциссизм бас нөлөөтэй байх шээ. Юунд имиж дүү? Улс төрчд ч юм уу PR-ыг амар их нэгдүгээр чухалчилж тавиад байгаа. Гэхдээ яг тэгээд одоо хит биегийн тим юм руу орчиж байгаа байхгүй. Тэр үеэс эхлээл ингээл те. Одоо нэр дэвшигчийн имиж дүрх те. Энэ бол их чухал юм байна. Бараг намын одоо мөрийн хөтөлбөр бодлого биш. Нэр дэвшигчийн имиж, тэр намынх нь лидерийн имиж өнөөдөр тэр улс төрийн сонгуулийг үр дүнг шийддэг болчихсон. Уучин ч бол хүмүүс бас нэг үзэл санаа манай намын мөрийн хөтөлбөр уншдаг байж. Одоо капиталист орнч адилхан. Телевиз гараад энийг ивдсэн. Телевиз гараад намын хөтөлбөр биш. Намын дарга нь хийн, нэр дэвшигч нь хийн. Тэр хөөрхөн харагдаж гин үү, царайлаг харагдаж гин үү, итгэлтэй харагдаж гин үү, өвчтөй харагдаж гин үү, эрүүл сарвал харагдаж гин үү. Тэрэн дээр сонгогч саналаа гэдэг болцсон л гэдэг. Учираас одоо тийм юм руу орсон хэрэгэлтэй. Одоо нөгөө манайх 3.5 сая хүн амтаа дөхөж яваа. Гэтэл 7 хүнд нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноогдчихно гэсэн судалгаа байгаа юм л. Харин тэр бол одоо үнэхээр бус орныхан бол гайхтгалтай. Одоо ямар одоо Япон энэ чинь бол телевизч чинь цөөхөн юм байлаа шүү дээ. Гэтэл манайх бол хэвлэл мэдээлэл маш их. Энэ бол зүгээр би ингэж бодоо. Яг одоо дахиад Twitter нөгөө ихний яриараа бол орох гээд байна л та. Нөгөө одоо хамгийн том компани чинь төр учраас тэр лөө орохын тулд хүн болгон тийм ээ. Одоо хүчилж гин. Тэгээ мэдээллийн технологи хэрэгслээс хямдхан болчих. Нэг үе бодох тийм. Яг бол 80-аад он телевиз байгууллагууд чинь бол хүний санаанд төсөөлмгүй юм байлаа шүү дээ. Одоо бол тэд тоног төхөөрөмж хямдарч тэгээ мөнгөтэйч хүмүүс бий болчиж тэгээ тэд нар нэг телевиз, нэг сувг, нэг сайт, 2-3 сайт авч явах асуудал болчиход байгаа юм. Тэгэхээр чинь л одоо 126 хүн их хурлд нэр дэвшлээ гэхэд дор хаяад 126 сайт төрнөл гэсэн үг шүү дээ.
Тэгээ манай оюутнууд чинь маш их одоо ажил эрхлэлтийн үед их сайн байгаа шүү дээ. 1 2 дугаар курстай л ямар нэгэн сайтад ажилд орчдөг тэгэл. Тэгэхээр эн чинь бас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ сэтгүүл зүйдээр бас Гэтэ сэтгүүл зүгээр суралцаж төгсөгчдийн тоо багассан уу шээ? ерөнхий түвшинд багассан шүү дээ. Манай МУИС бол гайгүй байгаа. Энэ түвшиндээ л үгүй. Ер нь бусад сургуулиуд бол эрс багассан. Нэг хэсэг чи одоо 90-ад оны сүүл үе муу чинь сэтгүүлч мэргэжилсэн бол бүүн байлаа шүү дээ. Ерөөсөө ингээл аль ч хувийн сургууль очиход нэг ангид 70-80 хүүхэд. Сэтгүүлч анги тий. Одоо би чинь одоо залуудаа бол одоо энэ Улаанбаатарын бүхэл их хувийн их сургууль хичээл орж ирсэн. Тэгээ ер нь аль ч юунд бол 70-80 хүүхэд байдаг ус. Тийм л их одоо байсан. Одоо бол ер нь тэгээд ихэнх нь одоо хүүхдхүү элсэгчгүй болж байна. Одоо бараг нэг хүн сая нөгөө нүүб рүү явхад бас дэлхийн нийт тийм болцсон юм шиг. Хуучин бол зураглаач, найруулагч, сэтгүүлч, за бүр цаашлах юм бол дууны найруулагч явдаг үлээ шүү дээ. Одоо бол зүгээр бараг сэтгүүлч нь өөрөө камера асаачаад наан стандап хийгээд ингээд ганцаарчилсан. Энэ одоо цаг үе л энэ тийм өшөө. Тэгэхээр энийг чинь бас эсрүүцээд байгаа нэг. Эсрүүцээд байгаа шүү дээ. Одоо бас яг мэргэжлийн сэтгүүл зүй бол ялгарх ёстой. Гэхдээ ер нь дэлхийн том мэдээллийн компаниуд бол хэвээрэл байгаа шүү дээ. Одоо том сонинууд зах зээлээ алдаагүй хэвээрэл байгаа. Тэгээ яг энэ одоо дотоодын гэдэг юм уу эднэр дээр л их тийм хөдөлгөөн одоо гарч ийн л да. Тэгээ манай Монгол бол ер нь бас их өвөрмөц кейстэй орно шүү дээ. Маш их мэдээллийн хэрэгсэл байдаг. Тэгээд одоо энэ яаж амьдраад идэв. Тэгээ реклам бол маш үнэгүй болсон бас. Одоо нэг цацалтын үнээр 3 4 цацуулаад тэгэл ингээл ерөөсөө тэгчээ нөө бизнесийн байгууллагууд нь медиада реклам сурчлагын хамтын ажиллагаагүй болцохоор ч одоо бид нар яаж хаанаас ангууч юм. Тэгэнгүүтээ сэтгүүл зүй худалдагдсан улс төрччээд байна гэдэг байдаг. Тэгэхээр ер нь тэр бизнесийн байгууллагуудаас одоо нийгмийн хариуцлага гэдэг ч юм уу хүрээнд сэтгүүл медиада яаж хандж харьцах ёстой юм гэдэг ч юм бас хүн төстэй сэдв мөн л ах тийм шээ. Ер нь бол одоо тэгээд рекламаа өгөөл тэгэл бизнесийн компаниуд рекламаа өгөөл тэргээрээ дамжуул хэвлэл мэдээлэл эдийн засгийн хувьд хамгаалаад тэгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тэр татварыг багасгах тэр бизнесийн татвар орчин бүрдүүлэхэд нь шагалд үзүүлээл ингээл явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь. Гэтэл одоо энэ чинь байхгүй болчиход байгаа. Байхгүй тийм. Нөгөө бизнесийн байгууллагч өөрөө телевизтэй болчихсон. Эсвэл өөрөө улс төрд орчихсон. Реклам цацах шаардлага байхгүй. Тэгэхээр чинь одоо энэ дунд чинь нөгөө жам ёсны, зүү ёсны тэр одоо хөгжил те. Тэр одоо эрэг шурагч нь ажиллахаа болчхоор ч л тэгэл тэн чинь одоо гажуул гарах нь тодорхой шин. Тэгээд шийдэх юм бол энэ юу нэгэ хаа хүрэх болох шээ. Эцсийн хязгаар. Гэхдээ одоо тэгээд нөгөө энэ ч ястай хинч мэдэхгүй штэ. Одоо тэгээд жамаараа л одоо жамаараа яваа ертөнц гэдэг шиг энэ нийгэм тэгэл ингээд одоо тэгэл уучраа олох ёстой л доо. Олохгүй бол тэгэл бид сүннөл гэсэн үг штэ. Одоо энэ замаараа ингээд яваад байх юм бол ерөөсөө Монгол бол тэгэл ингээд доошгоо улам урууцсаар хагаал мэдээж одоо гэтээ энэ одоо хамгийн байжуулах ёстой ёроолын зэгтээ бид нар ирчлээ гэж ярьсаар 10 жил юм. Одоо яг ёроолд байна. Яг ёроол нь хаана? Ёроолд байна гэж бас хэлэхэд хэцүү л дээ. Монгол бол миний бодлоор дундчил улс шүү дээ. Бүх талаараа 200 улсын яг 100-д нь байдаг. Энэ бүх юмнууд ингээ харахад ер нь 100 дотроо л байгаа. Яг бид болохоор яагаад бид нар ингэж их бухимдаад байгааг бол бид бол өөрсдөө илүү боломжтой байна гэж бүгдээр үзээд байгаа байхгүй. Энэ их байгалийн баялагтай цөөхүүлээ юм чинь бид нар их хурдан те хөгжих ёстой гэдэг тэр хүлээлт их байгаа. Тийм учраас бид л хандж байна. Хоёрт л бид хүлээж болохгүй. Болно л да. Тийм хүлээлттэй учраас бид нар бол одоо бас те ингээд яагаад байгаа байхгүй юу? Юмыг те ингээд багуугаар нь одоо ингээд тийм нэг тал байна. Нөгөө талаар бол үнэхээр одоо бас тийм боломжмай байсан нүгэл байсан. Тэрийг бид нар алдаад байгаа байхгүй юу? Одоо төмөр зам мам дээр те алдсан шүү дээ, маш их алдсан. Төмөр замаар эрт тавьсан бол ковидоос өмнө тавьсан бол бид нар ковидын үеэр бол эдийн засаг зүү зүгээр байж.
Тэгээ гих мэтлэнгээр тим юм байна. Дээр нь зур Монгол хүнч нэг тим юу байгаад байгаа. Нөгөө их том эзэнт гүрний одоо менталитет ер нь бол бид нар дэлхийн эзэнт гүрэн гэдэг тэр психолог бидэнд байгаад байна шүү дээ. Тийм болохоор бид нар чинь ингээл те одоо ингээл яруу олдорчлоо энээс доош юм байхгүй энэ төр гэл те. Яг нь ер нь бол одоо дундаж төвшин. Гэхдээ энийг би хангалттай гэж хэлж байгаа юм биш. Эний цаана бол одоо зүгээр би зөв улс төр нам гэхээсээ илүүтэйгээр хүн болгонд өөрөө л бодох хэрэгтэй байхгүй. Миний амьдрал бол миний амьдралаа. Төр бол надад туслахгүй. Би өөрөө амьдрах хэрэгтэй. Харин тэрэн дээр төр дарамтлах юм бол бид нар үгүй. Цөмөрөө нэгддэг. Тэр л ухамсар бидэрт хэрэгтэй. Тэгэхгүй бол манайх чинь ингээл одоо ер нь улс төрийн жагсаал цуглаан төрийн бус байгууллагын энэ чинь нэг тийм хувийн юм шиг болчиход байна шүү дээ. Одоо нэг тийм нэг захиалгын тийм яг сэтгүүл зүйтэй адилхан иргэний нийгэм ч гэсэн одоо их шантажны болж штэ. Адилхан л болчихж байгаа байхгүй юу бараг. Уг нь иргэний нийгэм сэтгүүл зүй хоёрч яг адилхан хоёр юм штэ. Нэг нь яг мэдээлдэг, нөгөөх нь бол одоо үйл хэрэг үйлдэлээр тий одоо хүүхдийн төлөө ч юм уу ямар нэгэн байгаль орчин ч юм уу тэр үйлдэлээр тийм л юм. Бид одоо иргэний байгууллагын тэр сэтгүүл зүйнс тэр тийм одоо ойлгомжгүй. Улс төрийнхний одоо гар хөл болоод байгаа юм шиг тий. Одоо жигсаал цуглаа ингээл энэ минь дээр чинь бол ингээ харахад чинь бид нар хинд итгэх вэ гэдэг чинь амар том эргэлзээтэй асуудал болчиход байна л да. Одоо Фукуямагийн ном байгаа шүү дээ. Улс төрийн ялзрал гэдэг чинь яг үнэндээ бол нийгмийн итгэлцэл байхгүй болсон. Төр нийгмийн итгэл байхгүй үед ялзрал болж байгаа байхгүй. Эсвэл ялзарсан байна л гэсэн. Одоо яг өнөөдрийн нөхцөл байдал тахсан Монгол Ардын намын их хурал болох гэж байна. Түүхэндээ байхгүй олон төлөөлөгчтэй нэлийн халуун хурал болно гэж ярьж байна. За өнөөдрийн ингээд олон одоо сүүлийн намар сүүлийн 1 сарын одоо мөчлөгөр аваад үсэх юм бол Монголд одоо Оюутнова түүний нөхөд Жинко Баттулга гэдэг ч юм уу эднэр шиг юм уу ус төрчд байхгүй. Нэмээд одоо сая их хурлын намын дараад өрсөлдсөн амар баясгалан гэсэн нэг нөхөд туйлын юм уу авилгачин хулгайч нүүрсний хулгайчд байна. Нөгөө талд одоо нөгөө сөрүүлдэгч тал нь Зандан Шатар ерөнхий сайд. Нийгэм ингээ хоёр хуваагдаад сэтгүүлчт нь хүртэл энэ тал руу ингээ хунраад хар ба цагаан гэдэг нэг юм хоёр талд хуваагдсан. Энэ яг эрүүл явдал мөн үгүй шүү. Гэхдээ мэдээж яг одоо намын хувьд бол би бол ихээсээ сэтгүүл зүйдээр бол энэ ер нь сэтгүүл зүйн нийгмийн хоёр хуваах хэсэг байхгүй. Тий. Сэтгүүл зүй бол харин одоо тийм ээ нийгмийн нэг цонх, нэг хандлагыг л барьж явах хэрэгтэй. Ямар ч үйл явдал болсон. Тийм ээ энэ бол одоо нийгмийн эрх ашиг, хувь хүний эрхчлэл, улс орны эрх ашиг гэдэг цонхоор харахад тийм байна гэдгийг л тийм нэгдэх хэрэгтэй байхгүй юу? Олон нийтийг нийгмийг. Тэр нам дотроо хоорондоо алалцах зөрчилдөгч нь угаасаа байдаг юм шүү дээ. Тэр улс төрийн сэтгүүлч чинь өөрөөсөө хоёр хуваагдав. Тийм сэтгүүлч харин тийм сэтгүүлч харин намын тэр хоёр фракцыг дагаад хоёр хуваагдчихна буруулахгүй юу? Ер нь бол би нэг хизээ хэлээ бас нэг ярьж байсан. Ер нь бол манай сэтгүүл зүйн одоо эцсийн нүндээ бол нийгмээ хуваадаг тийм. Энэ нь бол бидний том одоо нүгэл шүү. Бид бол нийгмийг одоо нэр хүндтэй сэтгүүлчийг нас барахад ингээл одоо улс орондоо яриаг ашуудаал хүндэтгсэн тохиолдол зөндөө биш. Тэр чи яаж ийнэг үл тэр нийгмийг нэг үзэл санаа итгэл үнэмшлээр барьж ийсэн хүмүүс байна. Тэгж чадсан сэтгүүлчийг тэр нийгмээрээ тийм ээ одоо үнэлж дээдэлж байгаа гэж шинж. Гэтэл одоо бол бид нар ингээд 2 3 хуваагдаа тэгээд нэг яг үндэ намын даргын асуудал ч одоо тэгээд улс орны энэ одоо сэтгүүл зүүн гол асуудал мөн үгүй биш шүү дээ. Бид нар одоо тийм өөр юм ярих хэрэгтэй байхгүй юу? Бидний татварыг ярмаар байна. Энэ валютыг ярмаар байна. Энэ эрчим хүчнийг ярмаар байна. Энэ одоо нийгмийн одоо боловсрал, эрүүл мэндийн асуудлыг ярмаар байна. Гэхдээ ийм асуудал ярихлаар хандлт байхгүй, үзэгч байхгүй биш. Одоо та бид хоёр яриаг жишээлбэл үзэж байгаа хүмүүсийн тоо бол асар бага. Тэгэхээр эн чинь нөгөө буцаагаад ямар олон нийт байна, тийм сэтгүүл зүй байна гэдэг тэр юм руу бид нарыг шахаад байгаа юм шүү.
Харин тийм шүү дээ. Одоо тэгэхээр би ингэхэд одоо өнөөдөр сэтгүүлчлэн нь олон нийт таалагдахад массын популизм үйлчлээд байгаа байхгүй юу? Энийг л бүгдээрээ болчих л дээ. Энэ сонирн биш ээ. Ер нь асуудлыг нээн тавина гэдэг чинь сэтгүүл зүй өөрөө ингээд тэр намын даргын асуудал чухал биш ээ. Энэ асуудал чухлаа гэж яриад байх юм бол олон нийт төрлөө хандна шүү дээ. Тийм. Гэтэл нөгөө талд багшаа нөгөө л эдийн засгийн асуудал байгаа. Тэр сэтгүүлчдийг төлбөржүүлээд цалинжуулаад бүр хувь аккаунтыг хүртэл цалинжуулаад ингээд өөрсдийнхөө эрх ашигт үйлчлүүлээд байна. Тэгэхээр энэ чинь шалтгаан нөгөө эдийн засаг нөгөө л ихний ярьсан юм даа. Тэгэхээр ингээд бид нар ингээд нэг юм тойрогт орчиж байгаа. Тэг яг нь ер нь бол нөлөө өгөхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь одоо Монголд шүү дээ. Эднэр бол бас нэг жаахан редакцийн гэл ярьдаг шүү дээ бид нар тий. Одоо редакцийн дотоод журам мурам тэрүүгээрээ нэгддэг юм уу яадгийн бид нар бол энийг засах ёстой. Засахгүй бол эн чинь тэгээд эцсийн дүндээ яаж засах юм багш? Уу харин одоо тэгэл нэгдээл одоо цөмөрөө яад ч тий. Одоо нэг дагаж хөвлөрдөг авъя. Тэр хүн тэр байгууллагын механизм нь юу? Механизм одоо хөрөнгөлөг хэсгийг л би хэлмээр байгаа. Тэд нар одоо зүгээр одоо улс орон нийгмийнхаа төлөө хариуцлага үүрээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрүүл байхын төлөө ажиллах хэрэгтэй. Тэрний төлөө одоо юу гэдгийг тийм ээ. Стөрөөс хит хараат бус байх тэр бол рекламаа янз бүрийн одоо эдийн засгийн тэр юу гэдгийг компани хувьцааг нь худалдаж аав юу гэдэг чинь тийм. Ер нь бол тийм үүргийг жишээл өндөр хөгжсөн одоо энэ том хэвлэл мэдээллийн магнатууд энэ компаниуд чинь цаанаа том банк энтертэй байдаг байхгүй. Тэд нар өөрөөсөө ингээд хамаг ингээ юм стөрч биш эдийн засаг. Тий одоо бизнесийн байгууллага. Тий бизнесийн байгууллага ер нь банкуд их байсан. Санагдчихээн. Энэ банкуд ингээ их нөгөө хувьцааг нь авчихсан. Тэгээд тэд нар чи яаж эдийн засгийн хувьд ингээ тэднийг ингээд ашигтай байх те. Тэр нөхцөлийг хангачиж байгаа. Тэгээд тэд нар чинь чөлөөтэй юм хийж байгаа. Тэр нь банкнд ямар ашигтайг бол далдуур ашигтай байна. Тэр эдийн засгийн тогтвортой улс орон тогтвортой байх нь өөрөө тэр банкны хувьд тийм ээ харилцагчд нь одоо юу гэдэг мөнгөө тийм ээ хадгалуулаад зээлээ аваал тийм ингээл явж байгаа нь банкнд өөр ашигтай шүү дээ. Тэр утгаараа эн чинь бол том хөрөнгөлөг хэсэг маань бол уг нь сэтгүүл зүг дэмжих хэвээр буруу дэмжиж байгаа байхгүй. Одоо ингээд тийм улс төрийн өөрийнхөө одоо төлөөллийг парламент оруулахын тулд дэмжиж байна гэдэг нь буруу байхгүй. Ерөнхийдөө эрх ашигын төлөө тийм тэгж яваад байгаа нь өөрөө одоо гол асуудал байна. Гэхдээ ер нь тэгээд одоо манай эдийн засаг өөрөө одоо бас нэг тийм яг миний яриад байгаа энэ зүйлээс хол байгаад байна л та. Яг энэ одоо эдийн засаг хүчрэхэг болох хэрэгтэй болох л та. Тийм эдийн засаг хүчрхийн тулд олуулаа болох хэрэгтэй. Технологийн зах зээл хөгжих хэрэгтэй. Гол технологи дээр бид нэр бас мөнгө хаях хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ч бид нар тэгэл одоо ингээл өдөр тутмынхаа тойрогтой эргэлдээл ингээл хоорондоо хэрэлдээл яг нь нүүрсэх заруул баярлал баг заруул гуниал тиймэрхүү байдалтай л биш тий. За нэлийн урт ярилцчихлаа багшаа. Тэгэхээр тантай ярих хизээд сонирхолтой амттай байдаг. Их тийм хандлтын төлөө биш ярих хэвээр сэдв учраас таал санаанд орсон л доо. Тийм учраас уурсан үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа. Зарим талаараа та жоохон бөөрийн кийл одоо тэгээд эрдэмтэн судлаач тий. Зан характер юм чинь. Гэхдээ ямар ч сан өнөөдөр нөгөө ямарваа нэг зүйл яаж ч муутсан ерөнхийдөө сайн тал руу явж идэг гэдэг шиг. Тий, тэгэхээр ер нь бол тэгэл юмыг бол бид нар нэг тийм туйширч харж хэрэггүй юм шүү байна. Туйширч ерөөс хэрэггүй. Муу юмд ч сайн юмны үгүй, сайн юмд ч муу юмны үүдэл бий. Тэгээд ер нь бол ямиг ингээд яг тийм гээд ингээд туйлын сайн ус төрч хийж байхгүй, муу ус төрч хийж байхгүй. Тийм болохоор бол энийг бол бид нар бас ер нь улс төрийн амьдрал те сэтгүүл зүг бол бид нар тэгж харах хэрэгтэй. Яг л энэ чинь улс төрч адилхан сэтгүүл чинь хүний оюун ухаантай холбоотой байхгүй. Оюун ухаан чинь өөрөө хүн бүр өөр харьцангуй зүйл шүү дээ. Өнөөдөр бидний их зөв гэж байгаа юм
маргааш худлаа болж болно шүү дээ. Тийм учраас л одоо ер нь миний одоо байр суурь тийм болсон. Ер нь аль нэг талд биш те нэг аль хоор нэг яг голч шалтгаан юу юм бэ гэдгийг л олж харах юмсан гэдэг тийм л бодолтой болсон л доо. За тэгээд одоо Монголын ялангуяа сэхэтнүүд бэртгчин байдаг гэж ярьдаг. Нэг нь одоо та байх ба. Илүү одоо маш олон шавнар Монголын сэтгүүл зүйд таны шавнар ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Тэгэхээр боломжоор дуу хоолойгоо өргөж байгаарэ. Ярьж зөвлөж байгаарэ гэж хэлье багшаа баярлалаа. За баярлалаа. За хамтаас үзэгчтэй баярлалаа. Болсон уу? За хідэн цаг ярьж байгаа. 2 цаг ярьсан уу? Хүүх. Би болдгоо болов гэж чамраа хараад хэлээд. Сүлт. Тэгсэн чи юу аваалах шинжгээ. Ганц би уух юм аа. За тэгээ ганц юу. Сайн. Хин уу?